Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ НТV телевиз Морин Эрдэнэ студийн уран бүтээлч хамт олонны зүгээс Эрдэнэтийн овооны Ингэр Дудаан өвөр Монгол улсын 100-ны манлай бүтээн байгуулалт байх 160-ны түүхтэй Орхон аймгийн Эрдэнэ хотоос энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үнсүүлж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Малчин багийн зүйлийн үндэд 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх модон могоо жилийн хаврын адаг сарын шинийн 6-ны хар бичин өдөр буюу Аргын тооллын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэ төлөг морин спорт уяажтай холбооны тэргүүн аймгийн алдарт уяаж Гүндэшийн Батэрдэн ерөнхий нарын бичгийн дарга Төв аймгийн Дэлгэр хаан сумын уугуул Нямсрынгийн Утган баяр тэргүүтэй морин спорт уяажтай холбооны тэргүүлэг гишүүдийн хамт олноос ангийнхаа төвийн бүсийн хурдан хөдөлг шалгаруулах баг бүрэн насны ирээдүйн хурд 2025 уралдааныг зохион явуулсныг энэ өдөр та бүхэндээ бэлтгэн үзүүлж байна. 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын уяажтын эрх ашгийг хамгаалах хурдан морины уралдааны дүрмийг боловсруулах төв байгуулах Монголын морин спорт уяажтай холбоо үүсгэн байгуулагдаж анх дугаар хуралдаанаа зохион явуулж Орхон аймгаас хөдөөж явахын биержийн захирал Чүлтэн Жамсын Бадамдорж Эрдэнэ Тимпикс компани захирал Нямдавагийн Эрдэнэ сайхан Эрдэнэ төлдөр хувьцаат компани Эмнэлэг сувилийн албаны эмч Чулуунбатын Жигжид сүрэн Монгол улсын алдарт уяаж Намсран Дашвилжир Хөвсгөл аймгийн Нүнэн сумын уугуул Орхон аймгийн Баян өндөр сумын уугуул аймгийн алдарт уяаж Гонгорын Цэнгэл нарын 5 хүн оролцсны дараа 1995 оны 6 сард орон нутгийн хамгийн анхны холбоотой нэг Орхон аймгийн Эрдэнэ төлөг уяажтын холбооны тулгын чулууг тавьснаас хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ. За 17 дугаар жарны гал хулгын жилийн сар шинийн баяр зориулсан Морин Эрдэнэ нэртэй их насны моридын уралдааныг эрдэнчүүд анх 1996 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зүйлийн хөндөд зохиож 173 их мөр уралдаж Сэлэн аймгийн баруун бүрэн сумын малчин ард Дамбын хээрмөр төрүүлж мотоциклоор байлдуулж байсан тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн байна. За мөн 1997 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод морин спорт уяажтай холбоо аймгийн засаг даргын тамгын газраас хамтран улсын бүсийн чанартай уралдааныг анх зохион байгуулснаас хойш 8 удаагийн өвөл зүүнний бүсийн уралдааныг зохион байгуулсан Эрдэнэ төлөг уяажтын холбоо энэ жил шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж аймгийн алдарт уяаж Гүндэшийн Батэрдэн тэргүүн сонгогдсон Орхон аймгийн бүсийн онцлогоо амжилгээний төвийн хамт олонд яаралтай дөрвөн тусламжийн иж бүрэн автомашиныг одоо хандив болгон өгсөн. За тэгвэл энэ удаа Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бас одоо иж бүрэн автомашиныг Орхон аймгийн уяажтын холбооноос бэлгийн хадаг болгон өргөн одоо барьж байна. За үүгээр бол уяачид улс орон даяар нийгмийн сайн сайханд ихээхэн хандив тусламж үзүүлдэг юм а гэдгийн нэгэн баталгаа нь бол одоо энэ юм байгаа. За ингээд Эрдэнэ төлөг морин спорт уяажтай холбооны ирээдүйн хурд 2025 уралдааны хурдан эзаалангийн уралдаанд газрын хурдан шандас 48 хурдан ажлаа гарааныхаа төхөөрөмжөнд дээрж байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. За энэ уралдааныг Орхон аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон Орхон аймгийн цагдаа цэргийн хүрээний нийт одоо бие бүрэлдэхүүн албан хаагчид за хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн төлөө газар хүм мал эмнэлэг төрийн байгууллагын маш олон ажилчдын одоо хамтран сэтгэлээр энэ уралдааныг зохион байгуулж 12 км-ийн алсаас сэргийх 48 хурдан эзаалан гарааныхаа төхөөрөмжөн дээр гинлээ. За Орхон аймгийн Эрдэнэ төлөг уяажтай холбооны тэргүүн мөнх тэгшийн Орхон тэргүүлэгч гишүүн мөнх тэгшийн Орхон Монгол улсын алдарт уяаж Доржийн Баясгалан тэргүүтээ олон хүмүүс одоо гар сэтгэл оролцож энэ өдрийн уралдаан тэг журамтай сайхан зохион байгуулагдсан юм байна. За манлайлагч зүүн гартаа шар дарцаг тэнгэр өдрөгсөн 20 жил Орхон аймгийн ирээдүйн хурд уралдааны хурдан эзаалан гарааныхаа зурхаа дээр сэргэлээ. За өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумд болсон аймгийн төвийн бүсийн хурд уралдааны аман хүзүү Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын уяаж Гиндэн сөрөнгийн мөнх хотын хурдан шараагаараа хурдан эзаалангийн уралдааны үзүүр дээр наадлаар гарч ирсэн байгаа бол Орхон аймгийн Баян өндөр сумын Бадархан нарын сартай хөрөөрөг аймгийн алдарт уяаж Батмөнхийн Утган баяр байсан Тодногоо хувцастай хүүхэдтэй айргийн 3 дээр Дархан аймгийн Шарын гол сумын уяаж Дархан чулууны харлаг үрэг Сэлэн аймгийн Ушаат сумын аймгийн алдарт уяаж Баатрин Цэрэнжүү байсан өнөөдрийн хурдан эзаалангийн уралдааны үзүүр дээр гарч ирсэн байна. За өнгөрсөн жилийн Орхон аймгийн ирээдүйн хурд уралдааны шүтлэнгийн уралдааны түрүү Архангай аймгийн Өндөр улаан сумын харьяат сумын алдарт уяаж Ганбаатрин их тайвны хурдан бороорыг ногоон хувцастай хүүхэд унсан 3 дээр гарч ирсэн бол өнгөрсөн жилийн ирээдүйн хурд уралдааны айргийн 5 алдарттуудын баяр наадмын түрүү Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Батцаахны тэгшүүрийн хурдан хонгор хадсан үрээ айргийн 5 дээр гарч ирсэн байна. За 6 дээр өнгөрсөн жилийн Орхон аймгийн Эрдэнэ хотод буусан Хангаан бүсийн дэжиг наадмын хурдан шүтлэнгийн уралдаанд аман хүзүүнд дурдсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт уяаж
Элдвүүчний ариун болтын үж урдууж байгаа Дашаагийн баяр сайхны халтар халдсан үрээ Айргийн 5 үрээний ард дээр 6 дээр байна. За ингээд өнөөдрийн хурдан цаалангийн уралдааныг аймгийн алдарт байж Баатарын Цэрэнживийн уйсан Дархан аймгийн Шарын гол сумын уяас Дархан чулууны ахалдаг үрээ хөтөж ихэдэ. Дорн аймгийн цагаан уусмын харьяат Монгол улсын дутмандаа иж Төвдөн сайжлын Бацэргийн унган адуу за өнгөрсөн жилийн ирээдүйн хурд уралдааны шүтлэнгийн уралдааны түрүү Архангай аймгийн өндөр удаан сумын Монгол улсын алдарт байж Шарав Жинцийн Батамжунагийн хурдан бороо зарганы төл Ганбаатарын их тайвны хурдан бороо наадалт нөгөөд Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт байштай холбооны тэргүүлэх шишүүн аймгийн алдарт яаж тавгийн Эрдэнэ хотын хурдан зайр дээр 24 номертой марцсан Айргийн 3 4 дээр гарч ирсэн юм байна. За энэ 97 номертой Цэнгэр өвчтэй хүүхэдтэй Булган аймгийн Орхон сумын Сүхбаатарын утган баярын хурдан алтар үрэг хишиг сүрэнгийн ууган баяраа байж байсан Булган аймгийн Орхон сумын 100 жилийн оёх баяр наадам түрүү магнаа дурдсан хурдан алтар үрэг байна. 11 номертой марцсан Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Үйдэс төгөлдрийн хурдан бороо гараад ирсэн байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Дамтны Үйдэс төгөлдрийн хурдан бороо аймгийн алдарт байж Доржийн цайлгаас рууйсан. За энэ 60 хэдэн номертой Булган аймгийн Утг өндөр сумын аймгийн алдарт байж Бүрвийн Сүхбаатарын унган тамгатай Булган аймгийн Утг өндөр сумын Хүрлбаатарын гандуулгын хурдан хэрэг Батсайхны Эрдэнэ бат руу яаж байсан энэ 66 номертой хамгийн ард дээр гарч ирсэн байна. За тэр дунд нэмнэтээ сайхан бороо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол Хөвсгөл аймгийн Бүрэн Дөгтөх сумын уяаж Ичин нурвын нэмдэн барилын хурдан бор халдсан үрээ хурдан цаалангийн уралдааны 10 дээр гарч ирсэн уршилж явна. За өнөөдрийн хурдан цаалангийн уралдааны өнгөн дээр нь Цэнгэр өвчтэй хүүхэдтэй Булган аймгийн Орхон сумын уяаж Нямсрынгийн насан жаргалын хурдан зэйр дүрээ хамгийн наадалд нь гараад ирсэн үзүүр дээр гарч ирсэн байна. 120 хэдэн номертой сайхан халдсан үрээ бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Мухлаашин болдын сав дээр халдсан хязаалан хурдан цаалангийн уралдааны 4 дээр гарч ирсэн бол Айргийн 5 дээр аймгийн алдарт уяаж Хишиг сүрэнгийн мэм цогтын учруулж байгаа Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Батсайхны Тэгшвэрийн хурдан хонгор халдсан үрээ байна. За 2024 оны алдарттуудын наадамд одоо өнгөрсөн жил одоо түрүү магнаа дурлаад Орхон аймгийн ирээдүйн хурд уралдаанд Айргийн 5 дурдсан Цуны бүсийн уралдаанд мөн өнгөнд дурлаад байсан юмрээ. За Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт байс Тавгийн Эрдэнэ хотын хурдан зайр дээр үзүүр дурлж байгаа жахан аршилсан бол Хөвсгөл аймгийн Дарайлан сумын харьяат аймгийн алдарт байс Дамдын сүрэнгийн ариун нарангийн ууж хурлуулж байгаа Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Батөржин мэдгүүний хүрээ халдсан үрээ хурдан цаалангийн уралдааны хошуултсийгээд уршилж байна. За өнөөдөр ч галтайхан уралдаан гарах нэ. 7 үрээ болонтой үндсэндээ бөөгнөрлөө Булган аймгийн Утг өндөр сумын Хүрлбаатарын гандуулгын хээр үрээ өнгөрсөн жил Захын аймгийн Яруу сумын 100 жилийн оён 2 наадам шүдэн түрүү магнаа дурдсан. За дааганда аймгийнхан баяр наадам 6-аад шүдэн үрээ Булган аймгийн баяр наадам Айргийн 3 дурдсан үрээ. За 10 хэдэн үрээнүүдийг нэмнэтээ бороо Хөвсгөл аймгийн Бүрэн Дөгтөх сумын уяаж Ичин нурвын тэмбэрлэлийн хурдан бороо хөтөлсөн уршилж явна. За Тавгийн Эрдэнэ алдартын хурдан зайр дүрээ хамгийн наадал дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Үйдэс төгөлдрийн хурдан бороо 11 номертой марцсан. За Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Гэндэл сүрэнгийн мөнхөтийн хурдан шаргуурай түүний ард дээр бол 133 номертой Ногоон цайж нэмнэтэй засмал хэлтэй хоёр үрээ бол Орхон аймгийн Баян өндөр сумын Цэрэн жимдийн саргуулын хурдан хоёр үрээ ард дээр нь харагдаад өнгөрлөө. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сүхбаатарын Батбаярын хурдан хулраа Хинти аймгийн Жаргалтаан сумын Мортон адууны үндэсний хэдийн хэмдгийг үүсгэн байгуулагч Адигийн Наранбаатарын унган тамгатай Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сүхбаатарын Батбаярын хулраа энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр байна. 87 номертой Цэнгэр өвчтэй хүүхэдтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цогтгөрлийн мөнхөтийн хурдан хоёр үрэг аймгийн алдарт байж ариун наран байсан байна. За энэ дааганда Хөвсгөл аймгийн баяр наадам түрүү магнаа дурдж байсан Монгол улсын дутмандаа яж Гордоогийн дөржүрийн унган хээр үрээ өнөөдөр 87 номертой марцсан үзүүрийнхаа хэдийн донд орж ирлээ. За 24 номертой марцсан аймгийн алдарт байж Тавгийн Эрдэнэ хотын хурдан зайр дүрээний наад талд нь байгаа 30 хэдэн номертой шарфамстай хүүхэдтэй Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат Монгол улсын мандаа байж Даримагийн жаргалын хүү Нямсрынгийн хүрэн зайр дээр гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн хурдан цаалангийн уралдааны үзүүрийн хэдийн донд тал улаан хувцастай хүүхэдтэй Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяас Будын Эрдэнэ тулгын унган адуу Захын аймгийн Эрдэнэ хайрхан сумын Бодин Амгалан баатрын хурдан хээр хадсуурыг аймгийн алдарт байж ээл турдгалын уяас Тавгийн утхан тулг байсан энэ дунд талд гарч ирлээ. За хээр үрээ бол одоо нэлээд доохон талаас туулаад уршиж байгаа харагдаж байна. За наадуудын бор үрээ 11 номертой мөрдсөн бор үрээ за энэ Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Үйдэс төгөлдрийн хурдан бор үрээ өнөөдөр үзүүр дурлах нэ. Дамтны Үйдэс төгөлдрийн хурдан бор үрийг аймгийн алдарт байж Доржийн цайлгаас рууйсан шүтлэндээ Булган аймгийн Бугуц сум үүсгэн байгуулагчны 100 жилийн оён 2 нааданд додоо дурдж байсан хурдан үрээ. За галсан цагаас эхэлж өнгөнд дурдсан Булган аймгийн Орхон сумын Нямсрынгийн насан жаргалын зайр дүрээ энэ хүрээд одоо жаахан арчилж байгаа харагдаж байна. Дамтны Үйдэс төгөлдрийн хурдан зайр дүрээ ард дээр нь шар цамцтай хүүхэдтэй Орхон аймгийн Баян өндөр сумын жаргалын Нямсрынгийн хөргөн үрээ хоёр уршилж байна. За Монгол улсын мандаа байж Орхон аймгийн Баян өндөр сумын уугуул Монгол улсын мандаа байж Даримагийн жаргалын хүү Нямсрынгийн зайр дүрээ 33 номертой дунд уршилж явна. Хурдан цаалангийн уралдааны арийнхаан өрөөнүүдийг одоо нэг харуулаа тэгээд одоо уршдээ.
За энэхүү Монгол улсын одоо эдийн засаг нийгмийн эдийн засгийн хөгжид онцгой гавьяа байгуулдаг уулын bijуулах Эрдэнэ төлбөр байгуулагдсан түүхэн 59 жилийн оюун хоёр наадмын өнгөрсөн жил Орхон аймгийн Эрдэнэ дотор зохион байгуулсан за 133 номер тамирчин Орхон аймгийн Баян өндөр сумын Харьяат Увс аймгийн Тэс сумын уугуул Цэрэн жимдийн сарвалын хурдан хээрүрэн энэ гурван үрээний ард дээр нь байна. За 97 номерт нь Булган аймгийн Орхон сумын Сүхбаатрин Утган баярын хурдан алтар үрээ. За Орхон сумын 100 жилийн оюун хоёр наадмын түрүү магнат хурдаж байсан Булган аймгийн Орхон сумын уяж Бямсрынгийн Бацаахны хээр асарга өнгөрсөн Эрдэнэтэй тулсан ханган бүсийн ажиг наадмын өнгөж дурдж байгаа долоо дурдж байсан. За ингээд өнөөдөр урдлын өрөөнүүдийг одоо та бүхэндээ харуулъя. Булган аймгийн Орхон сумын Сүхбаатрин Утган баярын халтар үрээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цогтөрлөлийн мөнхөтийн хээр үрээ хоёр өнөөдөр хурдан хязаалангийн урал дааны 14-5-аар уршиж байна. За хязаалан 12 км-ийн алсаас эргээд үндсэндээ 6 км гараа явчихлаа. За зам дундлаад орж ирэхэд 33 номертэй мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Жаргалын нэмсрэнгийн хүрэн зээр дүрээ түүний урдал дээр дандны үнс төгөдрөө хурдан борурээ Сүхбаатар аймгийн Баян нэлгэр сумын аяж Будын Эрдэнэ тулгуул унган зээр соёод нь улсын баяр нааданд 103 жилийн ойгоор айраг турлаа төв аймаг байгуулагдсны 100 жилийн оюун хоёр нааданд түрүү магнат хурдсан Адуу сайтын айлын унган одоо хурдан ажиллаа Завхан аймгийн Эрдэнэ харган сумын Бодин Амгалан баатрын хурдан хээр халдсан үрээнд дунд толторшиж явна. За энэхүү Орхон аймгийн Эрдэнэ төлөг мөрөн спорт уяжтай холбооноос энэ өдрийн урал дааныг сайхан зохион байгуулж 120 хэдэн номертэй мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Мухташин болдын зээр талцсан үрээ ямар тач нэг 7 км шахуу яваа хөдөл тонгоож орж ирээд одоо үзүүрийнхаа хэдээс яхан үлдлээ. Өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн Цэрэглэг суманд туссан аймгийн төвийн бүсийн хурд урал даан шүтлэндээ аман хүзүүнд хурдалсан Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Гэндэн сүрэнгийн мөнхөтийн хурдан шараг урааг Цэрэн баярын ивэт гэж 9 настай эрэгтэй хүүхэд унсан цээжний дөрвөн үрээний ард дээрээ нийллээ. За Монгол улсын алдартай шатан шарав шүнцгийн бадамжуунагийн хурдан бороо зарганы төлөө болсон Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануу өвгийн малчин Ганбаатрин их тайвны хурдан бороо за өнгөрсөн жилийн редио хурд уралдааны шүтлэнгийн түрүү Балдангийн амар тэмүүлэн гэж 11 настай эрэгтэй хүүхэд унсан даагандаа Өндөр улааны 100 жилийн оюун хоёр нааданд айраг турдаж байсан адуу. За 139 номертэй мордсон Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сүхбаатрин Батбаярын хул үрээ. За энэ бол одоо Хинтийн аймгийн Жаргалтаан сумын уяж Адиагийн Наранбаатрын унган үрээ юм байна. За Буруутлынх нь харлаг үрээ бол Доронтой аймгийн Цагаан уус сумын Харьяат Монгол улсын додмондоо яж алтан унагны эзэн Төвдөн шажлын Батцургийн унган адуу Сэлэн аймгийн Уншаат сумын аймгийн алдарт байж Баатрин Цэрэнжи уяа солигийн тааруулсан хурдан алаг үрээ үзүүрийнхаа хэдийн ардаар гачилсан бол за дөрвөн үрээ зодарчээ. Хурдан цаалангийн урал дааны айргийн дөрөв дээр Хөвсгөл аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт байж Дандин сүрэнгийн Ариун нарангийн уйсан Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Батүржийн мэлгүүний цавдар халдсан үрээ айргийн дөрөв дээр байгаа бол хонгор үрээ нөтөөд гарч ирсэн уршилдаа. 102 номертэй марцсан аймгийн алдарт байж Хишиг сүрэнгийн мэм цогтын уйж хурлуулж байгаа. Орхон аймгийн Баян өндөр сумын Бацаахны тэгшүүрийн хурдан хонгор халдсан үрээ өнөөдрийн хурдан хязаалангийн урал дааныг өнгөлөөд гарч ирсэн бол за өнгөрсөн жилийн улсын бүсийн урал даанд аман үзүүнд дурлаа даагандаа Архангай 100 жил аман үзүүнд одоо айргийн дөрөв турдалсан Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын аяс Ташаагийн баяр сагны халтар халдсан үрээ мөн үзүүрийнхэн дөрвийн дунд талд яваад за айргийн тав дээр алаг үрээ 6 дээр нь хонгор үрээ 7 дээр нь Гэндэн сүрэнгийн мөнхөтийн хурдан шараг үрээ уршилж явна. За энийг урал дааныг одоо Орхон аймгийн редио хурдан урал дааныг жил бүрхний одоо хаврын 5 сарын эхний 10 хоног тогтмол зохион байгуулдаг одоо түүхэн уламжилтай Архангай аймгийн Өндөр улаан сумын уяж Ганбаатрин их тайвны хурдан бор үрээний ард дээр нь Будын Эрдэнэ тулгын унган адуу Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын Бодин Амгалан баатрын хурдан хээр халдсан үрээ очиод нийлж байгаа харагдаж байна. За энэ хоёр үрээний хувьд бол одоо 10 дотор яваад байгаа хүрэн халтар халдсан үрээ араас орж ирсэн хээр халдсан үрээ араас орж ирсэн бол бор үрээ үзүүрийнхаа хэдээ уршиж байгаа жаахан аршилж байгаа харагдаж байна. За энэ өдрийн урал даан наадмын хурдан хязаалангийн урал дааны үзүүрийн үрээнүүдийг одоо сайхан очиж харуулъя. За бор үрээ халтар халдсан үрээ хоёрын заарын үрээнүүдийг харуул дамтны үнс төгөлдрөө хурдан бор үрээ ард дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын Монгол улсын мандаас Даримагийн Жаргалын хөө Нямсрэнгийн хурдан хүрэн үрээ за түүний ард дээр Орхон аймгийн Баян өндөр сумын Мухташин болдын халдсан үрээ гэсэн хэдэн үрээ харагдаад өнгөрдөө. За бор үрээ бол өнөөдөр нэлээд дэхэн талд очиж уралдаж магадгүй юм байна. Үзүүр цаахан уралдаж байгаа нэг суумаар одоо дахиад одоо хөдөл тонгоогоод уршилдаа. За гэхдээ үзүүрээ хэдэн үрээ нэлээд ширүүхэн байгаа бах та. За энэ өдрийн одоо хурдан хязаалангийн урал даанд 48 хурдан ажнаа гарааныхаа зохиомжн дээрээс эргээд 8 км 800 шахуу явлаа. За энэ өдөр бол одоо Архангай аймгийн Өндөр улаан сумын Харьяат Ганбаатрин их тайвны хурдан бороо буруу толд нь байна. За 2 жил дараалан Орхон аймагт ирж уралдаад өнгөрсөн жил төрүүлээд өнөө жил 10-аар явж байгаа харагдж байна. Орхон аймгийн Эрдэнэ төлөг мөрөн спорт уяжтай холбоо улсын бүсийн урал дааныг 8 удаа зохион байгуулсан түүхэн уламжлал өнгөрсөн жил одоо 8 дахин зохион байгуулагдсан. За энэ жилийн хувьд бол одоо Орхон аймгийн мөрөн спорт уяжтай холбоо инхүү аймгийнхаа төвийн бүсийн хурдан хөдөлг шалгаруулах урал дааныг 30 жилийн ойгоо өгтөж инхүү сайхан зохион байгууллаа. За 1997 оны төвийн бүсийн хурд урал дааны үеэр
Ойрын зай хурдан морины уралдааныг орон нутагт анхлан зохион байгуулсан Орхон аймгийн Эрдэнэ дотод зохион байгуулж Төв Дархан Сэлэн Улаанбаатар гээд 15 аймаг дүүргүүдийн 50 гаруй хурдан морид 2.7 км хурцсорж Улаанбаатар хотын налаг дүүргийн харьяат Монгол улсын мандаа байс Дандис хөрөнгөний гарамжуугийн хуу Гамбатын гоё хөрөн морь түрүү магнад хурдалж байсан ийм төвхтэй. За мөн Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Диждийн байгаль гэдэг хүн хурдан морины гарааны төхөөрөмжийг анх санаачлан Эрдэнэ төлөвлөрийн механикийн заводын ажилчдаар анх хэлгэж 1997 оны ардын хувьсгалын 76 жилийн үндэсний хоёр нааданд хурдан морины уралдааны гарааны төхөөрөмжийг хамгийн анх туршсан жил нь бол одоо тэр юм байгаа. За түүнээс энэ сайхан одоо бүтээж ажиллагаа биелээ олж одоо Монгол үндэсний хоёр наадан болон хурдан морины уралдаан хөдөлгөөнгүй сайхан зохион байгуулагдах их үндэс болжээ. За ингээд хурдан залангийнхаа уралдааны тайлбар туцаад оръё. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат аймгийн алдар туяас Дандис хөрөнгөний аниг нарангийн ууж хурлуулж байгаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын байс Батүржийн бэлгүүний цавдар хадсан үрээ байна. 2012 оны ардын хувьсгалын 91 жилийн үндэсний хоёр нааданд хязгаарлан төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Монгол улсын дотмондоо Гордогийн дорж үрвийн толбот хүрэн азарганы одоо төрсөндүү ийм одоо хурдан одоо энэ цавдар халдсан үрээ юм байгаа. За буруу талд нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт байс элдв өчрийн ариун болтын ууж хурлуулж байгаа хоёр улсын бүсийн нааданд одоо хоёр удаа хайрагдаад байгаа Увс аймгийн өндөр хангай сумын уугуул Сандаг дөржин унгангүүнээс гарсан Тавгийн Эрдэнэ хотын 2019 оны аймгийн баяр наадмын түрүү хээр азарганы төд болсон Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Дашаагийн баяр сайхны халтар халдсан үрээ байгаа. За мөн Булган аймгийн Утг өндөр сумын Хүрлбаатарын гандалгын хээр үрээ үзүүрийнхаа хэд дээр яваад харагдж байна. За 69 номертой Гиндис хөрөнгөний мөнгө хотын хурдан шараг үрээ Хөгсөвдний орон Хөвсгөл түмнээс ирж өнөөдрийн энэ нааданд үзүүрийнхаа хэдтэй тун сайхан уралдаж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт байж хэсэг хөрөнгөний мэм цогтын ууж хурлуулж байгаа. Өнгөрсөн жилийн алдартуудын баяр наадмын түрүү Орхон аймгийн Баян өндөр сумын Бацайхны тэгшүүрийн хурдан хонгор халдсан үрээ үзүүрийнхаа 3 дээр яваад очиад нийлсэн байгаа. За хонгор халдсан үрээг надлаар нөтлөгдөө халтар халдсан үрээ бүтэн биерээ дугаараад ирж байгаа харагдаж байна. За ингээд энэ өдөр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяас Дашаагийн баяр сайхны улсын бүсийн уралдаанд хоёр хайргсан хурдан халтар халдсан үрээ Хязаалангийн уралдааныг нүүрсээр барайны зурхаар олж ирдээ. Аман үзүүн дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын Бацайхны тэгшүүрийн хурдан хонгор халдсан үрээ аман үзүүн дээр орж иж байгаа харагдаж байна. За халтар халдсан үрээ түрүү магнад туртад Сэлэнгийн баруун бүрэнгийн түрүү хүртлээ. За аман үзүүн дээр Бацайхны тэгшүүрийн хонгор халдсан үрээ айргийн 3 дээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяас Батүржийн бэлгүүний халдсан үрээ 4-т Утг өндөр сумын Хүрлбаатарын гандалгын хээр үрээ. За айргийн тав дээр Дархан чулууны алаг үрээ Дархан удаангийн шарын годоос айргийн тав дурдад 6-аад Хөвсгөл аймгийн алаг Эрдэнэ сумын Гиндис хөрөнгөний мөнгө хотын шараг үрээ 7-д Сүхбаатарын Батбаярын худ үрээ 8 Бамтны үс төгөлдрийн маруур 8 турдаж 9 Завхан аймгийн Эрдэнэ хайргас сумын Бодийн Амгалан баатарын халтар халдсан үрээ хурдулаа. 10-11 дээр 2 гаруй үрээ Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн Мөнх Трэмийн дээрийн хөрөн үрээ 12 Булган аймгийн Орхон сумын Сүхбаатарын отхон баярын халтар үрээ 13 Өндөр улааны Инх тавны Ганбаатарын хурдан бор үрээ 14 Баян өндрийн Жаргалын Нэмсрэнгийн хөр үрээ Баасан хүүгийн гүржүүгийн хул халдсан үрээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цогтгөрлийн мөнх хотын хээр үрээнүүд нэлээд дээгүүр хурдалаа. Энэ Орхон аймгийн Баян өндрийн Мухлаашин болтын халдсан үрээ байна. Баярлалаа. Сайхан начнаа. За өнөөдрийн сайхан баярын сэтгэлээ таадагч олонтойгоо хаваалцаа ш та. За одоо ингээд 2025 анхныхаа уралдаанд уралдаж халтар хаалцангаа хүрүүлсэндээ баяртай байна. За аргагүй нэг улсын бүсийн нааданд одоо хоёр харигдсан бөөр заажл уралдаж байгаа шиг байна. Тий, сайхан хурдан мал юм аа. Удам угштай нэг сайхан тодорхойлол ирүүлээ. Энэ болохоор эцэг нь болохоор Лавгийн Эрдэнэ хах юм нэг 50-тай хээр азар гэдэг Арабын 2019 онд Орхон аймагт төрүүлж ирсэн. Тэгээд их нь болохоор Монгол Жокко клубыг үүсгэн санаа байгуулагч Сандаг дорж гээд ах юм аа. Тэр оранж гээд нэг англи азар бас тэрний төл нэг 50-тайг үйдэг. Тэрний төл. Тийм л адуу хаа да. За баярлалаа. Өнөөдөр бас Эрдэнэтийнхаа хаврын бүсийн уралдаан дээр сайхан уралдаж бүрээ маань айргийн 3 туралтлаа баяртай. Энийг бодчих. За дорж зүрх мандаа одоо танаа нутгийн одоо сайхан тод мандаа унган дамгтай өрөө баг шиг байна. Тийм удамтай байна. Тийм нод маань их тал нь болохоор 2012 онд төрүүлж ирсэн толбот төрүүрээний толбот төрүүрээ одоо 19 оны их урдад харагддаг хангал хээр хоёрч одоо их нэгтэй тэр хоёрын их эцэг нэгтэй төрсөн ихч хүүгийн гүнээс нь гарсан тийм удамтай өрөө байгаа. Тэгээ энэ сайхан битүү үрээ сургаж байгаад сайхан харагдлаа баяртай. За хамар нутгаас ер нь одоо та жилийн жилд одоо энэ уралдаан сайхан ирж уралддаг да тийм ээ. Тэгээд жил ямар хуулж байна. Оо сайхан байна. Одоо Эрдэнэтийнхаа морин спорт уушдын холбоонд одоо маш их баярлж байна. Тэгээд энэ сайхан дэвжин дээр олон сайхан хариг төр хүрцээ. Тэгээд маш их баярлж авдаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн морь хурдан сайхан байна. За баярлалаа. Би Булган аймгийн Утг өндөр сумын уяач Хүрлбаатарын гандал гэдэг юм байна. За хээр үрээ урд нь яаж тавьчихсан бэ? Хээр үрээ юуны аймгийн наадмаар орж исэн үрээ
Нодлоо эдэн 100 жилүүдээр орсон. Зохны яруу сумын 100 жилд төрүүлсэн. Энэ жил сайхан. Аймгийнхаа наадамд хэд хэдэн оноо ямар Аймгийнхаа наадамд юунд дааг зургаалаад шөдлөн үрээ гуруулсан. Унган энэ одоо манай хадам аймгийн алдар туяаш Төрийн Цогтбаатар гэдэг хүний Глэнсер гэдэг газрын төл. Их таалан гэсэн тэгээд манай өөрийн унгаад байгаа. За сая хотог өндөр капта уралдсан юм. Хотог өндөр капта уралдааг энд анхны уралдаан дээр ирээлж. За уралдаан зохион байгуулж байгаа Эрдэнэт Уяаш Морин спорт уяаштай холбооныхон хамт олонд баярсан даргалаа илэрхийлье. Би Сэлэнгэ аймгийн Хошоот сумын аймгийн алдарт Уяаш Сэвэнж гэж юм байна. Тэгээ дархан жулуун Дархуул аймгийн Шарын гол сумын хаяат дархан жулуунга манай ах өгөөрэй. Би уяач юм байгаа. Энэ Батцраггоо унгаад. Тэгээ бат хадмандаа Батцраггоо унгаад. Энэ дээр ямар настай ирв? Энэ яаж тагсан үрээ вэ? Өнгөрсөн үйл ирсэн. Тэгээ залдуур ирээд урд нь хаахтар амжилт өдрөө битүү үрээ. Тэгээ хавар сунгаануудыг хайтах хөдлөөд ирсэн. Тэгээ энэ чирээ сайхан харигд тавлаа. Анхны уралдаан. За нэг архамын жаргалцсан залуу өсгөө иргэдэг. Зөвхөч. За онгор алд зүрэ яаж тавьчих зүрэ өгшил удам нь. Энэ онгор алд зүрэ архамын алдтойж Батцаахны тэгш хоёрын унгаад. Их тал нь цээлийн баяраа лонгонгүй. Нодлын алдартуудынхаа баяраар төрүүлээд. Хавар ирээдүйн урд уралдаанд 5-аар төгссөн. Тэгээ аймгийн өсдөг 3 дахь харигч. За нутгийнхаа дивжин дээр одоо өнөөдөр хичнээмэр мордуулах ярина. Наадам ямар хөө хэлж байна? Наадам сайхан эхэлж байна. Хязаалын хөдлөө марангүй сайхан ирлээ. Наснаас нь 2 өрөө мордуулна. За амжилт хүсье сайхан надад. За ирлээ. Иршид бохомлолос орхон аймгийн эрдэнэ төлөг морин спорт уяаштын хавар сингэрэлдааны Хордон шандас турдан хөлгүүдийн хязаалан насны аргийн давтагсан ордон хөлгүүдийнхэн атардууд татарын амгайгийн өндөр тэргэн насны мунарыг сүгээр мэрдэн хурсан алтан наадамчдын хан өмнө хордон хөлгүүдийн хан шинжин дүүдэн цадын дүүдээ эдгээр хордон хөлгүүдийнхэн дөрөв магнат Сэдэн аймгийн баруун сумын харьяат аймгийн алдар туяач ариун болдын уйсан Батцаахны хэр ханцан дөрөв магнат аман хүзүүнд аймгийн баян өндөр сумын харьяат аймгийн алдар туяач Ямсүрэнгийн уйсан тэгш хоёрын хондор хязаалан аймгийн гурвт хөвсгөө аймгийн тарэл сумын харьяат аймгийн алдар туяач Ариун наргийн сэмбэлгүүний хүрэн хязаалан аргийн дөрөвт ангийн хөтөг өндөр сумын харьяат дан тулгын хэр аргийн тавт Сэдэн ангийн хашаат сумын харьяат дархан чулууны адаг эдгээр хурдан хөлгүүдэн хангаанд чинсүрийг батруулж хамаг Монголын сэнгдэм мандаа Төрийнатын баясгалан томборлуудаа сумбангуудыг сайхан чигхэн салбалзуудын дагтэг дүгрийг харнуудаарен алсын бараа дагтэг зандэрмэн саяаван ярилцуудын дагтэг замал зургаан хөцөөгэн сүндэлцүүдэн дагтэг борингийн чулуун göдөрдөггүй мөгчүн хотуун багтэрдэггүй хатгаа чулуун дэлтэрдэггүй хариндаасан баригддэггүй дайржирсэн дайн хөлөг дагчирсэн хангаан бод батидэр хурдан хөлгүүдэн нэлээ Эрдэнэ төлөг морин спорт уяаштай холбооноос зохион байгуулсан ирээдүйн хурд уралдаанд хурдан хязаалангийн уралдаанд түрүүж яригдсан мордын шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын угуул 2024-ний хангаан бүсийн хурд наадамд хээр соёлонга айргийн дөрөвт урлуулсан Эрдэнэ төлөг морин спорт уяаштай холбооны тэргүүн гүн дашин Батэрдэн гард уламжч баяр хүргэж байна. Аман хүзүүцсэн үрээний шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын угуул Эрдэнэ төлөг морин спорт уяаштай холбооны тэргүүлэгч гишүүн Төгөл группийн захирал аймгийн алдарт уяаш Данжаадын ган төмөр 3 турдалсан үрээний шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын угуул Мөнх төгшийн Орхон
Дөрөв турдалсан үрээний шагналыг морин спорт үеэжтэй холбооны нарийн бичгийн дарга Нэмсрэнгийн Отхон Баяр, Айргийн 5 турдалсан үрээний шагналыг Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт үеэжтэй холбооны тэргүүлэг шишүүн аймгийн алдарт үеэж 5-гийн Эрдэнэ нутгаар гардуулан өгч баяр хүргэлээ. Заянхуу, Хөвсгөл, Булган, Сэлэнг, Дархан гэсэн 4 өөр аймгийн хязгаалангууд одоо төрүүлж айрагдсан Чансайтайхан наадам болж улсын бүсийн наадамд 2 айрагдсан хурдан ажны өнөөдөр торгон жилээ өргөж наадамчин олноо ойсголаа. Эрдэнэ үеэжтэй холбооны хэмжээ гадууны төлөөс онгорын батуулд өнөөдөр төргийн тавхан төрцөг болж байна. За Найдын зууны төвхийг нар зүү хүрээлсэн намхан хөдгэн гунд хэлхэн золой дамгсан нар сүлдтэй Монгол төмөмбин фуужилэн өдөж могоожилэн өгсний баяр энхүү Эрдэнэ төлөг морин спорт үеэжтэй холбооны 30 жилийн зориулсан уламжлуулгын зохион байгуулагчдаар ирсэн ирээдүйн хурд 2025 хаврын бүсийн уралдаан энхүү Орхон аймгийн хан дэлгэр сайхан тад орон нутгийн аймаг үрээс хүрэлцэн ирсэн олон сайхан уяачид унаач хүүхдүүдийн хамтаар өргөн дэлгэр баяр наадам энхүү эхлэж байна. Ингээд та бүхний хонгомон залуу уран бүтээч оюун дариган хөндөтгөн орон залж байна.
Баярлалаа. Хоёр бар хэмээх уртын сайхан дугаараа иххэн зинградгийн өргөн барьсан залуурын бүтээл дуучин оюун дэрдэн баярлалаа. Орхон аймгийн хаврын бүсийн уралдааныг зохион байгуулж байгаа Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны 30 жилийн зориулсан уламжлалт болгон зохион байгуулагдсан ирээдүйн хурд 2025 хаврын бүсийн уралдааныг зохион байгуулж байгаа эрхэм хүндэт шочдыг энэ бүрийн өмнө хүндэтгэн орон залхад бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн сайхан хаврын бүсийн уралдаанд хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч түмэн та бүхнийхэн өмнө Орхон аймгийн засаг дарга Эрдэнэ дотын захирагч Бямбадашин Зоригт баяр таныг хүндэтгэн орон залъя. Мөн Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүн Гундашин Батэрдэн таныг, мөн Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны нарийн бичгийн дарга Нямсүрэнгийн Отхон баяр таныг, мөн Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны дэд тэргүүн Данжаатын Ан төмөр таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны дэд тэргүүн Батсайхны Тэгш баяр таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны дэд тэргүүн Лавгийн Давааним таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Хэ Батсайхан таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Ж Батсвэр таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Эл Эрдэнэбат таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгчтэй Үйлс Дэлгэрэх таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгчтэй Ариун Болд таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Батчаргал таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгчтэй Орхон таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Б Батбаатар таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Оюн Бат таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүлэгч Давааним таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны албаны дарга Г Батболд таныг, Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны албаны дарга Анар таныг хүндэтгэн орон залж байна. Ирээдүйн хурд 2025 хаврын бүсийн уралдааныг албан ёсоор нээж өгнөх хэмээн Орхон аймгийн засаг дарга Эрдэнэ дотын захирагч Бямбадашин Зоригт баяр таныг нээж өгнөх хэмээн хүндэтгэн орон залж байна. За баярлалаа. Энэхүү сайхан нарлаг өдөр хорон цугласан уяачтай унаач хүүхдүүдтэй морь сонирхож та бүхэндээ энэхүү сайхан өдрийн гэгээлэг мэндийг өргөн төшөөж мэдчилье. За Орхон аймаг үүсэн байгуулагдаад одоо 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойтой. Тэм учраас бид бүгд 2025 оны 6 сард 50 жилийн ойг тэмдэглэн өргүүлэх ажлын хэсэг байгуулахаар зорж явж байгаа. За өнөөдөр Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооноос зохион байгуулж байгаа хаврын одоо анхны уралдаанд маш олон уяачт маань хүрэлцэн ирсэн байна. Та бүдийн маань уйсан хүлэг болгон хурдан байж унсан хүүхд болгон жавхаатай байхын ерөөл өргөё. Монголынхаа үеийг уламжилж тээж яваа нийт уяачтай за мөн залуу уяач та бүхэдтэй Эрдэнэт хот Орхон аймгийн удирдлагууд аймгийн эрдэнэ төсвийн хурлаас үүж та бүхэдгээ дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлмээр байна. Өнгөрсөн 2 дугаар сард бас Эрдэнэт төлөг морин спорт уяалтын холбоо маань сайн үлсээ аянд за бүсийн онцлогын хэмжээний төвд бүрэн тоногдсон автомашин бас гардуулж ирсэн. За өнөөдөр бас сайн үлсээ аянд бас хүүхд гэр бүлийн залууч гэр бүлийн одоо ордонд маань бас автомашин гардуулахаар ийм сайхан үйл явдал болгож байгаа юм байна. Нийт эрдэнэчүүдийнхээ өмнөөс та бүгдээ бас чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Та бүгдээ эрүүлэг хамгийн сайн хүнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Зөний мандаа бүтээн байгуулалтын их хот Монгол улсын Баатар Эрдэнэ төлөөр Эрдэнэ дотын захирагч Орхон аймгийн засаг дарга Бямбадашин Зоригт баяр тан баярлалаа. Одоо та бүхнийхэн өмнө Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт уяалтын холбооны тэргүүн Гундашин Батэрдэн таныг хүндэтгэн орон залж байна. Сайн байцгаана уу. За энэ сайхан гайхамшигтай өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
Монгол түмний өв соёл болсон алтан тууртын залгамж халаа болсон энэ сайхан хурдан морины уралдааныг өв залгамжилж яваа бүхий л уяачид болон уралдаан шүүхтүүдэд морь сонирхогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооноос жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг хаврын ирээдүйн хурд уралдаан байна. 2025 оны уралдаан байна. Албан ёсоор нээгдэж байна. Тэгээ бид бүхэн бас энэ уралдааны энэ нээлтэн дээр зориулж бас Орхон аймаг Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны энэ жил 30 жилийн ой болж байгаа. 30 жилийн ойгоо бид бас уралдаан шүүхтийг алдаршуулах жил болгон зарласан байгаа. Тэгээ уралдаан шүүхтийг алдаршуулах жил болгон зарлаад бид бас 2 дугаар сард цагаан сарын өмнө битүүний өдөр Орхон аймаг Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооноос төрсөн 8 алдарт уяачийнхаа алдар цолоо авсан тэр өдөр нь бас уралдаан шүүхтийг алдаршуулах жилийн хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд бид бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн тасагт бид иж бүрэн тоногдсон хүүхдийн түргэний машин өгсөн байгаа. Тэгээд яг хоо та бүхэн бас бодож иж магадгүй Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбоо бүх тэргүүлэгчдийн хандвар бүх одоо морь сонирхогч Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны группийн нийт морь сонирхогч гишүүд бүх одоо уяачдын хандвар энэ төрийн бус байгууллага маань явдаг байгаа. Тэгээд бид бас 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр бас бид энэ Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж бас бид бас олон ажлууд төлөвлөсөн байгаа. Бидний бас төлөвлөсөн ажлын бас хамгийн том зүйл бид бас энэ 30 жилийн түүхээрээ бас баримтат кино хий гэж бид нар төлөвлөж байгаа. Тэгээ баримтат кино хийх одоо өнөөдөр сая засаг дарга маань ярьлаа. Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт бид бас 100 жилийнхэн ойг тохиолдуулаад энэ сайхан цагаан машиныг өгөхөөр бас бэлдсэн байгаа. 2 сард бид бас түргэний машин өгсөн. Энэ бүх зүйл маань бас бид нар дандаа хандвар явдаг. Тэгээд өнөөдөр бас энэ тайзан дээрээс албан ёсоор Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны 30 жилийн ой болж байгаа учраас уяачид та бүхнийг галууд бүх морь сонирхогч та бүхнийг бас энэ хандвийн аянд бас уриалж байгаа. Тэгээд албан ёсоор энийг мэдэгдэнэ. За тэгээд энэ бид Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид бид Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны бүх нийт гишүүдийн зүгээс хүүхэд гэр бүл хөгжлийн төлөө газарт 100 жилийн ойн болж байгаа учраас бид уралдаан шүүхтийг алдаршуулах жилийн хүрээнд энэ машиныг бид бэлгэлж байгаа. Энэ машиныг одоо бүгдээрээ хамтдаа ардуулж өгцгөөё. За баярлалаа. Энэхүү Орхон аймаг Эрдэнэ хотын маань Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчд маань одоо Орхон аймагтан олон сайхан ажлуудыг зохион байгуулж тэр дундаа мөн модтой сайхан хорин оруулалтуудыг олноор сайхан уламжлуулан хийж байгаа. Энэ сайхан хамт олон маань өнөөдөр Эрдэнэ төлөв Монголын морин спорт уяачдын холбооны 2025 оны хаврын бүсийн уралдаан дээр нэгэн сайхан бас үйл ажиллагааг зохион байгуулж байгааг та бүхний өмнө гардуулан өгөхөд бэлэн болжээ. Энэхүү Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны тэргүүн Гүн Дашим Батэрдэн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын даргын албаны үргийг түр орлон гүйцэтгэгч Буян Зул таныг бас хүндэтгэн өрн залъя. Монголын минь тэр дундаа Орхон аймгийн минь хүүхэд залуучуудын гэр бүлийн хөгжил яруу алдар Бадар тугай онсон бүлгэн ардамнаа хатхан ерөөдийг өргөн төвшөөлье. Эрхэм уяачид морин спорт холбооныхон наадамчин та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас нийт ажилтан хамт олонноос морин спорт уяачдын холбоонд талархснаас илэрхийлье. Цаашд бид бас байнгын уялдаа холбоотой сүүлийн жилүүдэд бас бид нар нэгт уялдаа холбоотой ажиллаж байгаа. За энэ жилийн тухайд Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулаад томоохон дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ дахин баяр хүргэе. За мөн цаашлаад Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны 30 жилийн баярын мэнд та бүхэндээ хүргэе. За Орхон аймгийн Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооноос Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч өгсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2025 оныг уралдаан шүүхтүүдийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн Эрдэнэ төлөв морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүдээс Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх шаагинтлаг хүүхэд залуучууд гэр бүлийн хөгжлийн төлөө газрын Орхон аймаг дахь салбарын хамт олонд автомашиныг гардуулан өгч баяр хүргэлээ.
За энэ бол энэ жил одоо Монгол улсын жишг морин спорт уяачдын холбоо төдийгүй Монгол улсын энэ олон мянган уяачид бол нийгмийн сайн сайхан чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлгийн нэгэн томоохон жишээ нь бол одоо Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт уяачдын холбооны энэхүү үйл ажиллагаа байлаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг зохион байгуулагдаж байгаа ирээдүйн хурд 2025 уралдааны хурдан шандаста хязаалангийн уралдааны дараа шүтлэнгийн уралдаан шандас сорох хүлэгмэр гарааны газар гарлаа. За Орхон аймгийн морин спорт уяачтай холбооны үүсэл хөгжлийн 30 жилийн ойн түүхэнд Монгол улсад 60 тодмондоо яж байдгийн нэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Монгол улсын тодмондоо яж Даримагийн Чулуунбат, за мөн Орхон аймгаас Монгол улсын мандаа яж Даримагийн Жаргал, Монгол улсын мандаа яж Гомжовын баяр цогт улсын алдарт яж Намсран Дашвилжир, Доржинбат Чулуун, Шиг сүрэнгийн баяр сайхан Дэмбэрлийн дэлгэр баяр, Монгол улсын мандаа хөлөг Сононболын ишгэ тэргүүтэй Адун соёлын их дэнжлэр арилшгүй мөрөө үлдээсэн алдарт тодмондоо мандаа яачаад олноор төрөн гарсан энэ сайхан нутагт бэлгийн өдрөлийн тооллын 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх модон могоо жилийн хаврын адаг сарын шинийн 6-ны бэлэг цайн өдөр ирээдүйн хурд уралдааныг зохион байгуулж Орхон сэлэн эг үрийн бэлчирт ойролцоохон оршдог зэрэгэлдэх 4 аймгийн хүлэгмөрдөөс гадна Төв аймгийн хойдлын сумдаас хүртэл одоо морд очиж уралдсан юм өргөн дэлгэр сайхан уралдаан зохион байгуулагдажээ. За аймгийн морин спорт уяачтай холбооны тэргүүлэг шишүүд аймгийн алдарт уяач Тавгийн Давааним, Мөнх тэгшин Орхон, аймгийн алдарт уяач Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол улсын алдарт уяач Доржин Баясгалан, за морин спорт уяачтай холбооны ажлын албаны тэргүүлэг шишүүн хурдан мөр тайлбарлагч Батуулд гээд мөн ч олон хүмүүсийн өдөөсөдөглөөр энэ уралдаан зохион байгуулагдаж хурдан шүтлэнгийн уралдаан 44 шандас тажна гарааныхаа төхөөрөмж рүү хөдөллөө. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Алтан булгийн ган зөргийн боруурыг Дэмбэр дөржиний мочир гэдэг хүүхэд унсан 5 номертой Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Инг тэгшин ган дулгын тогруу халдсан үрэг аймгийн алдарт уяач Балжины минэм сүрэн байсан 2024 онд Хөвсгөл аймгийн баяр наадамч дааганда аман үцэн дурдаж Булган аймгийн Орхон сумын баяр наадамд айргийн тавталтасан хурдан хээр үрээ мартаж байна. За нарын зэрэг 44 хурдан шүтлэнгээс 3 шүтлэн одоо төхөөрөмжн дээр үлдээд одоо хасагдаж Сэрвэний өндөр тэмцэггүй хасагдаад ингээд 41 үрээ хурдан шүтлэнгийн уралдаан шансаас орохоор 10 км-ийн алсад төхөөрөмжн дээр эгэнлээ. За Монгол эх орныхоо алтан хэлээ Монгол эх орныхоо бүрэн бүтээлийн байдлын төлөө үнэнчин тангараг өргөсөн зэвсэг түвшний англи төлөвүүдийн албан хаагчид өнөөдрийн хурдан морины уралдааны төхөөрөмжийг ажилуулж байна. За мандаалагч одоо дарцгаар өгсөн 20 жил Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчинбагийн нутаг зохион байгуулагдж байгаа ирээдүйн хурд 2025 уралдааны хурдан шүтлэн гарааныхаа зурхай дээрээс эргэж байгаа мөчийг харууллаа. Шаравцтай хүүхэдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чулуун сүрэнгийн Батулгын хурдан хонгороор ган туянгийн ган төмрөө яач байсан хамгийн ард дээр нэргсэн хамгийн наадлаар нэвж байгаа харагдаж байна. За хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн өрөөнүүдээр 11 номертэй мордсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дамдны үйлс төгөлдрийн хурдан бор шүтлэн Доржин цайлгаа сүрэн байсан үзүүрээр гачирлээ. Булган аймгийн Бугуд сумын 100 жилийн ой хоёр нааданд найрагдсан Гомдоржин гал сүрэн гэж эрэхтэй хүүхэд унсан байна. За хурдан шүтлэнгийн уралдаанд Булган аймгийн Бугуд сумын аймгийн алдарт бай Сандрын баяр сайхныг үйлчилж байгаа Завхан аймгийн Эдэр сумын аймгийн алдарт байж Өлзий хотын ихтрийн хурдан алдар үрээ байна. За нафтаг хурдан алдар ураа 39 номертой үзүүр дээр гарч ирсэн бол 75 номертой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Гэзэгтийн зөрөгтийн хурдан хүрүүрийг аймгийн алдарт байж мөн Сандрын баяр сайхан үйсэн үзүүрийн 3 дээрээ 99 номертой мордсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тогтхойрын бүрэг дөржийн Сартай харуурэ Төв аймгийн Дүн сумын уяач Хүрлбаатарын Ариун болдын унган тавхтай 99 номертой харуурэ Айргийн 4 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За Айргийн 5 дээр гараад ирсэн Улаанмалгайтай хүүхэд унсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баатрин гоё хөрөн гэдэг шүтлэн Айргийн 5 дээр гараад ирсэн бол түүний ард дээр Завхан аймгийн Ургамал сумын уяач Мөнх хонгор үрэг аймгийн алдарт бай Сандрын баяр сайхан үйсэн цагаан самстай хүүхэдтэй энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр сая ногоон хувцастай хүүхэдтэй Аранханга аймгийн Өндөр улаан сумын аймгийн алдарт бай Ганбаатрын их тайвны хүрэн зайд дөрөв Балтангийн амар тэмүүлэн гэдэг хүүхэд унсан үзүүрийнхээ хэд дээр харагдаад өнгөрлөө 102 номертой мордсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дашнимын Батшигын зайд дөрөв хурдан шүтлэнгийн уралдаан хөдөл өгсөж эхлэхэд үзүүрийн давуурын дээр очиод нийллээ. За энэ өдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны үзүүр дээр нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Гэзэгтийн зөрөгтийн хөрүүрийг аймгийн алдарт бай Сандрын баяр сайхан үйсэн үзүүр дээр гараад ирсэн
байна. За Айргийн дөрөв дээр нь байгаа Тогтхойрын бүрэг дөржин сартай хөрөөр рүү явбал Төв аймгийн Түн сүмэн байж Хүрдбаатарын Ариун болдын унган одоо хурдан хараараа үзүүр дээр гарч ирлээ. За хөтөл донгоож эхлэхэд одоо дамжны үйлчлэг өдрөө хурдан бороо 3 үрээнийхээ зөв талд нь байгаа. За Айргийн 4-5 2 үрээ Орхон аймгийн Баян өндөр сумын Баатрин хөрүүрээ, Завхан аймгийн Ургамал сумын Мөнхөдийн хонгор үрээ 2 ард дээр нь байгаа бол за энэ жил тун хурдан байгаа Булган аймгийн Баян их сумын уяаж Батэрдний Навааны хурдан хээрүүрээ 121 номертэй мордсон 6-аар орж ирлээ. За энэ бол одоо аймгийн алдарт байж Нямсрын Жимбатын газрагны төлөв Ардын хувьсуудын 90 жилийн оён 2 нааданд даагандаа яригдсан Сүхбаатар аймгийн Хадсан сумын уяаж Ойдын өрнцгийн амар сайхны Эрдэнэ зэрдэг газрагны төлгөөнөөс гарсан Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын 100 жилийн оён 2 нааданд даагандаа Айргийн тав дурдсан Булган аймгийн Баян их сумын уяаж Батэрдний Навааны хурдан хээрүүрээ байна. За энэ дэлгэцнээ харагдаж байгаа 86 номертэй мордсон Ахаа цайхан хээрүүрээ бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Дамдын сүрэнгийн ариун нарангийн хүү Бодхүүгийн хурдан хээрүүрээ гарч ирсэн байгаа байна. Тэр цаатлаар Орхон аймгийн Баян өндөр сумын Өсхөөгийн Зулбаатрын хурдан бор халдсуурыг аймгийн алдарт байж Доржийн цайлгаас үйсэн үзүүрийнхээ хэтрэ уршилаа. 60 хэдэн номертой Цэнхэр самстай хүүхэдтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын инх тэгшин андуулгын тогруу халтар гэдэг үрээ Балжинэмийн Нямсрын уяаж үйсэн өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн Баяр нааданд аман үзүүн дурлаад даагандаа Булган аймгийн Баяр нааданд мөн Айргийн тав дурлаад Орхон аймгийн Баяр нааданд мөн айрагдсан хурдан үрээ үзүүрийнхээ хэтрэ урж ирлээ. За энэ өдрийн Баяр нааданд 120 хэдэн номертой мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Өсхөөгийн Зулбаатрын хурдан бор үрээ байна. За буруу талд нь байгаа 24 номертой мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Мөнх тэгшин ононгийн хурдан хээрүүрийг Монгол улсын алдарт байж Аривжирийн мягмар дөржин унган тамхтай хээрүүрээ энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр байна. За Айргийн 3 дээр нь очиод нийлж байгаа 66 номертой мордсон Хөвсгөл аймгийн Тариалан сумын инх тэгшин андуулгын хурдан халтар халдсан үрээ. За түүний ард дээр шарчээс цээж нэмнэтээ сайхан зээр дүрээ ирээд нийлж байгаа байна. Булган аймгийн Хангал сумын Цэнт хүүгэн жимийн ширвээ хурдан зээр дүрээ Баяр магна Эрдэнэбаатар уяаж үйсэн өнгөрсөн жил сумын хаан Баяр нааданд түрүү магна дурдсан зээр дүрээ ирлээ. 26 номертэй Сэлэн аймгийн Орхон дул сумын Нямринчингийн Нэмдавагийн хурдан шаргуураа 26 номертэй анаас гарч ирсэн бол Завхан аймгийн Шидүүстэй сумын Ярган сайхны дэмчигийн хурдан зээр дадсан үрээ Ган үйгийн бэлтгэж 10 настай хүүхэд унсан 16 дээр орж ирлээ. Хурдан шүтлэнгийн уралдааны 17 дээр нь шар хувцастай хүүхэдтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуун сүрэнгийн Баттулгын хурдан хонгор үрээ Ган туягийн ган төмөр уяаж үйсэн буруудлаар нь уршилж байна. За ингээд хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн үрээнүүдийн уралдааныг одоо сайхан харуулъя. За энэ одоо улаан цамцтай хүүхэдтэй улаан цээж нэмнэтээ сайхан зээр дүрээ бол гарсан цагаас эхлээд үзүүр дурлаад байсан Монгол байты зээр дүрээ ингээд жаахан аршаа суулаа. За ингээд Орхон аймгийн Баян өндөр сумын Инх Ширгалийн Бат хоёрын зээр талзан үрээ Бат сайхны Тэгшүүрийн унган зээр талзан үрээ 105 номертэй улаан цээж нэмнэтээ нэм байна. За үзүүрийнхээ өрөөрөө манай зурагчийн дуран буцаад уршилжээ. Орхон аймгийн Редийн хурд уралдааны хурдан шүтлэнгийн уралдааны үзүүр дээр үзүүрийн хэд хүрээний ард дээр Орхон аймгийн Баян өндөр сумын Өсхөөгийн Зулбаатрын хурдан бор үрээ байна. Даагандаа Завхан аймгийн Сонгон сумын 100 жилийн оён 2 нааданд түрүүлээд Булган аймгийн Булган суманд улсан Алтраган нааданд Айргийн 3 турдасан ийм хурдан адуу. За энэ дэлгэцнээ харагдаж байгаа Булган аймгийн Бугуут сумын харьяат Монгол улсын алдарт байж Аривжирийн мягмар дөржин унган тамхтай Орхон аймгийн Баян өндөр сумын Мөнх тэгшин ононгийн хурдан хээрүүрийг аймгийн алдарт байж Нямживийн Норов жам цуйсан наадалд нь явнаа. За Нямживийн Норов жам цуяачуд Ардын хувьсуудын оён 2 нааданд хурдан зээр дазаргаа 2 жил дараалан айрагдуулаад байгаа. За энэ жилийн Монгол төрийн 2 наадмын төрөө зүүдэлж байгаа азрагнуудын тоонд бол албан ёсоор хуруулагдж байгаа азраг бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Даримагийн Чулуунбатын хөө Чулуунбатын одоо хурдан зээр дазраг юм байгаа. За ингээд өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааныхаа үзүүрийн үрээнүүд рүү манай зурагчийн дуран буцаад оршдээ. Хурдан чандас шүтлэнгийн уралдаан 10 км-ээс иргсэн. За үзүүрийн дөрөв үрээн байна. Өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааныг Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт байж Дамдны үйс төгөлдрийн хурдан бор үрээ хөтлөөд гарч ирсэн уршилж байна. За энэ бор үрээ бол аймгийн алдарт байж Орхон аймгийн Баян өндөр сумын уугууд Доржийн цайлгаа сүрэн уяа солигонд харуулсан. Булган аймгийн Бугуут сумын 100 жилийн оён 2 нааданд айрагдсан. За Гомбо Доржийн гал сүрэн гэж 10 настай эрэгтэй хүүхэд унсан байна. За наадалд нь 121 номертой мордсон Булган аймгийн Баян их сумын Батэрдний Навааны хээрүүрийг Батсанглийн инх эрдэнэ гэж 12 настай эрэгтэй хүүхэд унсан 2 үрээ холбож аваад уршилдаа. За Айргийн 3 дээр нь байгаа Орхон аймгийн Баян өндөр сумын Тогтхойрын бүрэг дөржин сартай харуур яваад Айргийн 3 дээр нь байна. За энэ Төв аймгийн Түн сүмийн уяаж Ариун бод гэж өнгөрсөн жилийн Орхон аймгийн Эрдэнэ хотод улсан Ханган бүсийн нэжиг нааданд их насны бууралмаар 11 турлуулсан уяачийн унган адуу. За ард дээр нугаа 100 хэдэн номертой Монгол бай тамхтай сайхан зээр дүрээ ард дээр ирээд нийллээ. За зээр дүрийн хувьд бол одоо өнөөдрийн хувьд одоо үзүүрийнхээ хэдэн үрээсээ туж сайхан уралдсаар байгаа одоо жаахан арстаад байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Дашнымын Баттышгийн зээр дүрдэг Монгол бай тамхтай сайхан зээр дүрээ Айргийн 4 дээр гараад ирсэн байгаа. За аршаа суугаад дараагийн үрээнүүдийг нэг харуулъя. Үзүүрийн 4 бол одоо сайхан холдож байна. Орхон аймгийн Эрдэнэ хотод зохион байгуулагдж байгаа ирээдүйн хурд уралдааны хурдан чандас шүтлэнгийн уралдаан 10 км-ийн алсаас эргээд үндсэндээ 6 км 800 явлаа. За одоо 3 км 200 яваад хурдан шүтлэнгийн уралдааны түрүүч барайныхаа зурхаараа орж ирнэ. За бор үрээ доороос нэлээд ширүүхэн хөлтэй уршилдаа. Орхон аймгийн Баян өндөр сумын Өсхөөгийн Зулбаатрын хурдан бор үрээ байна.
За аймгийн алдарт байж Доржийн цайлгаас хөрөнгөний азарганы төд Эхэн Сүхбаатар аймгийн Унгангүү за өнгөрсөн жил Булган аймгийн Алтарган наадмын айргийн 3 дурдсан үрээ. За ард дээр нь Хөвсгөл аймгийн Дараалан сумын Инх тэгшин амдуулгын халтар үрээ Цэнгэр цамцтай хүүхэдтэй ирээд айргийн 5 үрээний ард дээр 6 дээр ирсэн бол за энэ Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуун сүрэнгийн Баттулгын хурдан хонгор үрээ 22 номертой мөрдсөн энэ дэлгэснээ харагдаж байна. За Монгол улсын алдарт байж Харивчрийн мэгмар дөржин унган адуу Орхон аймгийн Баян өндөр сумын Мөнх тэгшин ононгийн одоо хурдан хээр үрээ энэ цаад алдны яваадгон 24 номертой мөрдсөн юм байна. За хонгор үрээ наадалаар нь уршиж явнаа. За тамираар араа нэгэн сайралт мотой болохоос хонгор үрээр нь тун жигдхийн явж байгаа харагдж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуун сүрэнгийн Баттулгын хонгор үрийг аймгийн алдарт байж Ган Туягийн ган төмөр ясалгын тааруулсан. За ингээд энэ өдрийн уралдаанд Хөвсгөл аймгийн Дараалан сумаас хээр үрээ бол одоо үзүүр дурлах нь нэгэн тодорхой бололтой. Хөвсгөл аймгийн Дараалан сумын Инх тэгшин ган толгойн хээр үрээ за энэ Балжинымын нэмсрэн уяаж байсан даагандаа аймгийнхан баяр наадан аман хүзүүдэд Орхон аймгийн наадан Булган аймгийн наадан хоёуланд нь айргийн 5 дурлаад Тосон Цэнгэл сумын 100 жилийн ойг 2 наадан түрүү магнат дурдсан Хөвсгөл аймгийн Дараалан сумын Инх тэгшин ган толгойн хээр үрээ араас уршилдаа. За үзүүрийн 3 бол одоо нэлээд холдсарсан бандны үйлсдэг өдрийн хурдан боруурын буруу талдаа наад талд нь Булган аймгийн Баян ах сумын уяаж Батэрдний навааны хурдан хээр үрээ байна. За хан намнан хайрхны баруун талд Булган аймгийн Утаг өндөр сумаас Булган аймгийн Баян ах сумаас 1990 оны ардын хувьсгалын 78 жилийн үндэсний хоёр наадам соёолон хөрөнгө азаргаа улсын наадам түрүү магнат дурдуулж байсан Төв аймгийн Морнор сумын Монгол улсын алдарт байж Надиндын онцгдорж байгаа Булган аймгийн Баян ах сумын угуул хүн байгаа. За хар үрээ цаадлаар нь орж ирсэн уршилдаа Орхон аймгийн Баян өндөр сумын Тогт хоёрын бүрэг дөржин сартай хар үрээ 99 номертой мөрдсөн энэ өдрийн хурдан шүтлэнгийн уралдааны аман хүзүүн дээр очиод нийллээ. За бор үрээ бол одоо Зөвдлийнхаа үеийн хонхоргоо том өнгөн тамхтай юм байна. Энэ бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяас бандны үйлс төгөлдрийн хурдан бор үрээ Булган аймгийн Бугуд сумын 100 жилийн ойн хоёр наадан даагандаа айрагдсан хурдан бор үрээ ингээд араас ирсэн. За Орхон аймгийн Баян өндөр сумын Морин спорт уяастай холбоо Орхон аймгийн Морин спорт уяастай холбоо энэ уралдааныг бол одоо сайхан зохион байгуулж Сэрвэний өндрийг тунчиг шударга хэмжсэн сайхан уралдааныг зохион байгуулжээ. За Монгол улс даяар одоо энэ уралдааныхаа дүрм журмыг сайхан дагаад уралдчихдаг бол ер нь туйлын сайхан юм байгаа. За өнөөдөр Булган аймгийн Баян ах цумаас одоо хурдан хээр үрээ түрүү жирэн том магадгүй хар үрээ аман хүзүүн дээр байгаа. Орхон аймгийн Баян өндөр сумын Тогт хоёрын бүрэг дөржин сартай хар үрээ аман хүзүүн дээр за дандны үйлс төгөлдрийн хурдан бор үрээ жаахан аршилж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Дандны үйлс төгөлдрийн хурдан бороорыг аймгийн алдарт байж Доржийн цайлгаас өргөнсөн байгаа. За хүүхэд нь одоо хоёр талаар нэг оролгоод авлаа. За өнөөдөр бор үрээ бол үзүүрийнхаа хоёр үрээнээс нэлээд одоо сайтайхан байгаа харагдаж байна. За үзүүрийн хоёр үрээ бол одоо алдуурч байна. Орхон аймгийн Эрдэнэ нутаг зохион байгуулагдсан Баян өндөр сумын Малчин багийн нутаг зохион байгуулагдсан ирээдүйн урд 2025 уралдааны хурдан шүтлэнгийн уралдаан барайныхаа зургаад орж ирэхэд үндсэндээ нэг 2 км хүрэхгүй хугацаа үлдлээ. За энэхүү хурдан шүтлэнгийн уралдаан барайны зургаад орж ирэхэд километр шахуу үлдсэн байна. 99 номертэй мөрдсөн Орхон аймгийн Баян өндөр сумын Тогт хоёрын бүрэг дөржин сартай хээр үрээ аман хүзүүн дээр байна. За хээр үрээ одоо холдож байна. Булган аймгийн Баян ах цумын аймгийн алдарт байж Нэмсрэн Жимбатын учруулж байгаа Батцэнгэлийн Инх Эрдэнэ гэж эрэгтэй хүүхдийн улсан Булган аймгийн Баян ах цумын уяас Батэрдний навааны хээр үрээ энэ өдрийн хурдан шүтлэнгийн уралдааныг манлайсаар барайны зурхаанд одоо тагтарлаа. За ингээд түрүү үрээ бол Булган аймгийн Баян ах цумаас тодорхой нэгэн бараг тодорхой болж байгаа шиг байна. Булган аймгийн Баян ах цумын уяас Батэрдний навааны хээр үрээ Орхон аймгийн ирээдүйн хурд уралдааны хурдан шүтлэнгийн уралдаанд түрүү магнат хурлан орж ирж нааданчин олноо байсаглаа. 121 номертой мөрдсөн Батцэнгэлийн Инх Эрдэнэ гэдэг хүүхэд унж түрүү магнат хурдууллаа. За аман үзүүний үрээг харъя. Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Өсгөөгийн Зүлбаатарын хурдан бор үрээ аман үзүүнд дурдаж Хөвсгөл аймгийн Дараалан сумын Инх тэгшин гандуулгын халтар үрээ 3 дурдаж 4-т Орхон аймгийн Баян өндөр сумын Тогт хоёрын бүрэг дөржин сартай хар үрээ айргийн 4 за энэ Орхон аймгийн Баян өндөр сумын Баяр Жаргалын мөнх халдрын саарл үрээ айргийн 5 дурдаж чигшиг боллоо. 6 Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуун сүрэнгийн Баттулгын хонгор үрээ энэ Орхон аймгийн Баян өндөр сумын Дандны үйлсдэг өдрийн бор үрээ 7 дурдаж чигшиг боллоо. Энэ Цогтбаатарын өнөөлтийн хүрээ халаг үрээ байна. Булган аймгийн Утаг өндөр сумын уяас Цогтбаатарын өнөөлтийн хүрээ халаг үрээ байна. Завхан аймгийн уяас Мөнх хотын хонгор үрээ нэлээд дээгүүр хурдлаа. За Мөнх хотын хонгор үрээ бол нэг Арбаатар хурдж байгаа харагдаж байгаа шүү байна. За арийнхын үрээнүүд шар зэжнэмэд зэвдвэ. Зам амгалан доодох гэж байна. Амгаал зам доодох гэж байна. Цолыг. Ирхэд бохомнос Орхон аймгийн Эрдэнэ барин спорт уяастын албанаас зохион байгуулагддаг ирээдүйн хурд 2025 хаврын бүсийн уралдаанд айргийн давтагсан ажны хурдан мөнгүүдийн цолыг
Асрын өмнөрийг сүгөрмэн дадан хацарын наман мөндөр төргөн навтар цалын нүүдээ. Эдгээр хурдан хөлгүүдийн дөрөв магнат Булган аймгийн баян сумын алдар туяач Наваны хэр аман хүзүүнд орхон аймгийн баян өндөр сумын уяач Зулаатын бор аргийн гурут Хусхал аймгийн трэн сумын харьяат гантулгын Хаттар аргийн дөрөв орхон аймгийн алдар туяач Дөрөвдөржин хар аргийн тавд орхон аймгийн баян өндөр сумын харьяат Хонхотрын саарл эдгээр хурдан хөлгүүдэн ханаа дэлхийн сүррийг батруу чамаг Монголын цэнгли бандаа Төрийн абдын баясгалан төмрүүлжэлдээ сунган бүдэг сайхан чикхан сэлбэл золон давтыг нүгрэг харнууд дээрэн алсын бараа шилтэн давтыг Сандырван шаяан ярл золон давтыг замал зургаан хүцүүгээ сандал золон давтыг Орки чөндөн götürdükгүй бүхчим хатуун дактырдыкгүй хатгаа чөндөн дактырдыкгүй хариндаасан баригдыкгүй Дайр жирсэн дайн хөлдөгөд хүжирсэн хандан бүг Батын дээр хордон хөлгүүдэн нэлээ Урдан шүтлэнгийн уралдаан түрүү жаргсан мөрдийн шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат төгөл группийн захирал Эрдэнэ төлөг морин спорт уяачтай холбооны тэргүүлэгч гишүүн аймгийн алдарт уяач Данжаатын ган төмөр морин спорт уяачтай холбооны тэргүүн гүн дэшийн Батэрдэн тэргүүтэй уяачтын холбооны төлөөллөөс шагналыг ардуулан өгч баяр хүргэж байна. За Булган аймгийн Баян агт сумын уяач Наваны Батэрдний хурдан хэрүүрээ энэ өдрийн уралдаанд түрүү магнат урдаж наадамчин олдоо байсаглаа. За 3 дурдсан үрээний шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Бат сайхны тэгшүүр гардуулан өгч байна. 4 дурдсан үрээний шагналыг Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Лавгийн Эрдэнэ нут гардуулан өгч байна. Данхүү хурдан чандас шүтлэнгийн уралдаанд түрүү жаргацсан мөрдийн цолыг дуудаж шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За наваа гинх манлаа гэдгээ. Өдөр сайхан уралдаан боллоо. Саарлрын таваар орлоо. Их хойноос орж ирлээ. Хойно ирэх шиг болсон ер нь. Тэгсэн. Хойноос ямар удамтай өрөөвэ? Энэ дорнтоос ирсэн манай нэг ахын өрөө ит. Тий. За өнгөрсөн жил их олон наадамд руу яригдсан байсан. Тэгсэн. Өнгөрсөн жил их олон наадамд яригдсан. За ямар наадамд яригдсан? Сайхны 100 жилд яригдаад 100 инч Эрдэнэтэд яригдаад Увсад яригдаад Увсын айл суманд лээ. бүх мөрөнд төрүүлсэн. Мөрөнд төрүүлсэн. Баруун дөрөнд байсан. Мордог. Дархан хаврын бүст, дархны хаврын бүст нөлөө яригдсан. Адилхан тэгээд 10 гаруй орцоо. Багсаа наад тий. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. Түрүү яриг аваарай. За Хүндэт төсөгч та бүхэндээ NTV-с морин эрдэнэ студийн уран бүтээч хамт олон Орхон аймгийн Эрдэнэ дотор зохион байгуулагдж байгаа Ирээдүйн хурд 2020 уралдааны сонгол дундангирлын уралдааныг үзүүлэхэд бэлэн болсон байна. Булган аймгийн Хангал сумын аймгийн алдарт Сандрын баяр сайхны үеч хурдлуулж байгаа Завхан аймгийн Эдэр сумын уяач Инхтрийн хурдан зээрдүрэ хонгороо хоёрны мордол явж байгаа харагдаж байна. За өнгөрсөн жил Орхон 2024 онд Орхон аймгийн Эрдэнэ дотор Монгол улсын зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэ төлөвлөрийн илгээдлийн эзлэн алдар гавьяа алдар шуулах 50 жилийн Хангал улсын хурдан мөрдийн уралдааны зохион байгуулалт сонгол дундангирлын уралдаанд Монгол улсын гадмандаа яач Түүнгийн Алтан мөдөр сумын уугуул гам зэргийн хэрүүрээ түрүү мэгрээд хурдж байсан.
За өнөөдрийн хурдуурдааны сонгуульд дундангуудын уралдаанд 34 номертэй шалцсантай хүүхэдтэй сайхан хээр үрээ мордод ирж байна. Охин ангийн баян өндөрсмийн өцөөрийн хээр хавцсан үрэг гандхигийн андхуруу яаш шарган таруулсан. Таганда ханинти удаангийн 100 жилийн ой хоёр наатан найраг дурдж байсан охин ангийн баян өндөрсмийн уяач Хавгийн давааны минь уяаны гүржвийн хурдан мороо өнөдөр мордож байна. Охин ангийн баян өндөрсмийн уяач мөнгө тэгшин охины хүрэн хадсан үрээ 24 номертэй ухаан хадсан үрэг ангийн амтарт яаш нэмжийн норвжин цэвэр шарган таруулсан байна. За 1997 онд анх Эрдэнэтийн овооны их техник наадам гэж улсын хангамжийн хурдан мордын уралдааны зохион байгуулж дэлгэцний зөвлөсөгийн хурдан хараазраг захисны мөрөнд нь Монголын морин спорт дэвштэй холбоог үүсгэн байгуулагч гадуудрын мөнч болжирагчны хөө инх мөнхийн хурдан хадсан мөр төрүүлж Аранхай аймгийн Эрдэнэ намдсмын төгсдүүрийн хүрээ хадсан мөр аман хүчтэй Сэлэн аймгийн Баян болсон Монгол улсын хамтарт байж Бамбын богдын хурдан хэрүүлж улсын баяр нааданд харилцсан хэрмэр одоо аяр турдаж байсан санагдж байна. За 2010 онд Орхон аймгийн Эрдэнэ хотод улсын бүсийн хурд уралдаан болсон 17 онд болсон. За өнгөрсөн жил 2024 онд зохион байгуулагдсан. За эдгээр хөдөлгөөн болсон 20 жил Орхон аймгийн Идэр шөнийн яаж үзээ өтгийн итгэрийн зэвлэг цаад үзүүрийг аваад гарч ирсэн бол наад үзүүрийг Эрдэнэ төлөг мөрөн спорт үеэжтэй холбооны нарийн бичгийн дарга Нэмсрэнгийн утган баярын хурдан зайрдүрэг аймгийн алдарт үеэж Чимдэчрийн давааны мөсийн хамгийн наадалд нь гарч ирсэн байна. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Лагдангийн айдягийн хурдан шаргуураа нэлээд дундхан талд ирсэн бол Орхон аймгийн Баян өндөр сумын Өлцөвэрийн хурдан хээр хадсан үрээ 33 номертэй мордсон үзүүрийн хэдийн ард дээр байна. 98 номертэй мордсон Дархан аймгийн Дархан сумын Баатрин Эрдэнэ хүүгийн хурдан зайрдүрэг Монгол улсын додлондоо байж Тасрэнгийн одгэрл байсан тасраад ивж одоо 7 хүрээний ард дээр 8 дээр ганцаараа гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ өдрийн одоо хурдан Сонгол ангидын уралдаанд Сэлэн аймгийн Сайхан сумын уугуул Монгол улсын авиат механикжуулагч Буднан амболтын сартай зайрдүрэг аймгийн алдарт уяаж Хушсшат сумын уяаж Баатрин Зэвэнжүү байсан тэр үзүүрийн хэдийн ард дээр ганцаараа явж байна. 101 номертэй мордсон юм байна. Хан Хинти удаан аймгийн 100 жилийн ой хоёр наадан даагандаа харагдсан Орхон аймгийн Баян өндөр сумын Баасан хүүгийн гүржүүн бор халдсан үрэг аймгийн алдарт уяаж Лавгийн отхон тулг байсан 6 долоотоор гарч ирсэн байна. За арын өрөөнүүд дээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат аймгийн алдарт уяаж Дандис сүрэнгийн Ариун нарангийн хурдан хэрүүрээ энэ 141 номертэй сая Хөвсгөл аймгийн Дэлтэй цэнхрийн хурд уралдаанд түрүү аман хүзүүнд дурдсан хурдан үрээ уршилж явна. За энэ Аранхай аймгийн Өндөр удаан сумын уяаж Ганбаатарын инх тавны хурдан зайрдүрээ ногоо хувцтай хүүхэдтэй уршилж өгөө Задгаа Дэлтэй сайхан шаргуураа Сэлэн аймгийн Орхон сумын уяаж Машутын Баяр Баатрын хурдан шаргуураа 114 номертэй мордсон үзүүрийнхээ хэтрүү уршилж байна. За Дархан аймгийн Дархан сумын уяаж мөнх төрийн цолбонгийн унган адуу Дархан аймгийн Дархан сумын уяаж Жамсрангийн Батбаярын хэрүүрээ сонгуульд дунд ангиллын уралдааны аман хүзүүн дээр очиод нийлсэн байгаа харагдлаа. За энэ өдрийн сонгуульд дунд ангиллын уралдааны үзүүрийн хэд хүрээний дунд тал 85 номертэй мордсон Булган аймгийн Сайхан сумын Ган тулгын балжин нэмийн хурдан хэрүүрийг дөржийн цайлгаас руу уяаж байсан уршилж байна. За ингээд Булган аймгийн Хангал сумын аймгийн алдарт уяа Сандрын Баяр сайхны үеж хурдуулж байгаа Завхан аймгийн Идэр сумын Өлзий хотын инхтрийн зэвдүрээ хөтөлжээ. Аман хүзүүн дээр нь мөнх төрийн цолбонгийн унган Дархан аймгийн Дархан сумын уяа Жамсрангийн Батбаярын хурдан хэрүүрээ Аяргийн 3 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын Давд Дөржийн ариун болтой хэрүүрийг Мягмар сүрэн уяаж байсан. За энэ бол одоо Бат сайхны тэгшүүр уяачийн унган адуу сайхан хэрүүрээ Аяргийн 3 дээр за 4 дээр Хан Хинти аймгийн 100 жилийн ой хоёр наадан даагандаа Аярыг турдаж байсан Орхон аймгийн Баян өндөр сумын Баасан хүүгийн гүржүүн бар хадсан үрэг ээлт хурдгалын уяаж Лавгийн отхон тулг уяаж саргын таруулсан. За Аяргийн 5 дээр 33 номертэй мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Өлзөвэрийн хээр хадсан үрэг Ган Туягийн ан том руу яаж байсан Аяргийн 5 дээр гээд сонгомлын дунд ангиллын уралдааны үзүүрийн 5 үрээ жаахан салж байна. За аман хүзүүний хэрүүрийг бол одоо Монгол улсын додлондоо байж Тасрэнгийн одгэрл одоо уяа солигийн тааруулсан иймэрэй байгаа. За хаалган намагтай сайхан хэрүүрээ бол 33 номертэй мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Өлзөвэрийн хээр халдсан үрээ сонгол ангиллын уралдааны Аяргийн 5 дээр за улсын бүсийн нааданд аярагдсан одоо хурдан бор халдсан үрээ өнөөдөр Орхон аймгийн Баян өндөр сумын Баасан хүүгийн гүржүүн одоо хурдан бор халдсан үрээ за ард дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын уяач мөнх тэгшин Орхны хүрэн халдсан үрээ Нэмжүүн Норвжимц уяач байсан түүний ард дээр нь гарч ирсэн байна. За дахиад ард дээр нь Өр Хангай аймгийн Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт уяаж Бат сайхны дашвэрийн одоо хурдан сартай хөрөн үрээ 102 номертэй мордсон тэр цаадалд нь байгаа бол наадалд нь Сэлэн аймгийн Орхон сумын Машутын Баяр Баатрын хурдан шараг халдсан үрээ уршилж явна. За сонгол ангиллын уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул аймгийн алдарт уяаж Дандис сүрэнгийн Ариун нарангийн хөө Бодхүүгийн хурдан хэрүүрээ тэр хамгийн цаадлаар гарч ирсэн дэлэн усаад байгаа харагдаж байна. За наадлын хэрүүрээ загсан тавтай хэрүүрээ 123 номертэй мордсон бүртгэл дээр аралдаг байна дээ. 102 номертэй мордсон Монгол бай тамгатай юм шиг байна. Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт уяаж Бат сайхны дашвэрийн сартай хөрөн үрээ сонгол ангиллын уралдааны өнөөдөр 9 дээр гараад ирсэн бол Дандис сүрэнгийн Ариун нарангийн хөө Бодхүүгийн хэрүүрээ 7-8 дээр за Орхны мөнх тэгшин Орхны хүрэн халдсан үрээ байна. За түүний ард тал дээр нь
Сэлэн аймгийн Орхон сумын уяач Машуутын Баярбаатарын одоо хурдан шараг халдсан үрээ гарч ирсэн байна. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лагдингийн айлягийн хурдан шараг үрээ энэ Дорон таймгийн Цагаан сумын унган адуу Сэлэн аймгийн Ушаат сумын аймгийн алдарт уяач Баатарын Цэвэнжи уяас содгийн тааруулсан оршилж байгаа харагдаж байна. За 1 номертэй сайхан удаан хээр үрээ Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Хасбаатарын санчрын хээр үрээг нийслэлийн алдарт уяач Чимдэчрийн давааны маяг содгийн тааруулсан 2 номертой морцсон тэр засан дэлтэй сайхан хээр үрээ ард дээр нь Завхан аймгийн Иддэр сумын уяач Өлзий Утын өвтөрийн хурдан хонгор үрээ гэсэн нэг 10-аад бөөн үрээ уршилдаа. За ахаа дараагийн үрээнүүдийг манай зургатаачин дуранд харуулъя. Булган аймгийн Сайхан сумын уяач Ган тулгын Балжинымын хурдан хээр үрээ 85 номертой морцсон өнөөдөр нийлэн дээхэн талдарж ирж байгаад Орхон аймгийн Баян өндөр сумын Бямбадаржийн хаяр хувагийн хурдан зайр дүрээ 105 номертой морцсон цэнхэр өвцтэй хүүхэдтэй ард дээр нь Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяач Жаргалын элбэг сайхны хүү Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Жаргал сайхны анх хүчирлийн хурдан алтар үрээ. За Монгол улсын одоо алтан газрыг нэлээд өгч байгаа аймгийн алдарт уяач Дандин сүрэнгийн Ариун нарангийн магны алтар гэдэг газрын төв сайхан хээр үрээ цэнхэр цамцтай хүүхэдтэй ногоон цэж нэмнэтэй хээр үрээ юм байгаа. За түүний ард дээр 21 номертэй улаан хувцастай хүүхэдтэй гараад ирсэн ахаа сайхан одоо улаан хувцастай хүүхэдтэй бор үрээ бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Лавгийн инквайрийн хурдан бор хадсан үрээ. За Лавгийн отхон тулга уяач уяас солгогийн тааруулсан. За давааны алдартын унган адуу юм одоо хурдан үрээнүүд Архангай аймгийн өндөр улаан сумын уяач Ганбаатарын их тайвны хурдан хүрүүрээ ногоон хувцастай хүүхэдтэй яг түүний ард дээр гарч ирсэн байна. За сая бол одоо үрээ яригдуулсан хязаалан 14 турлуулсан. За ингээд Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяач Дандин сүрэнгийн Ариун нарангийн унган тамхтай 140 хэдэн номертэй мордсон Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Жаргал сайхны анх авчирлын хурдан алтар үрээ уршилдаа. За Лавгийн инквайрийн хурдан бороо яг ард дээр нь байна. Өнгөрсөн жилийн ирээдүйн хурд уралдааны сонгол ангиллын уралдаанд босоод дээгүүрхэн уралдаад байсан юм үрээ 105 номертой Орхон аймгийн Баян өндөр сумын Бямбадаржийн хаяг хувагийн зээр дүрээ үзүүрд урагшаахж байна. За ухаан халдсан үрээ жаахан аршаа суудаа. За энэ өдрийн сонгол ангиллын уралдааны үзүүрийн мордын одоо байр багцаргийн солигдож Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Лавгийн инквайрийн хурдан бороо Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяач Жаргал сайхны анх хүчирлийн хээр үрээ хоёр үзүүрийнхээ хэдийн ард дээр очиод нийлээ. За 11 номертой мордсон Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Баатарын Цэвэнжийн уучрлуулж байгаа Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Лагдингийн айлягийн хурдан бор үрээ 45 номертой сайхан хул үрээ бол Архангай аймгийн өндөр улаан сумын уяач Ганбаатарын их тайвны сартай хөрөн үрээ гараад ирсэн байна. За түүний ард дээр нь одоо гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ Орхон аймгийн Жаргалын сумын аймгийн алдарт уяач Баярмагнаа Эрдэнэбаатарын хул үрээ 45 номертой мордсон Монгол улсын алдарт уяач Шишиг сүрэнгийн баяр сайхны унган хамгатай үрээ харагдах шиг боллоо. За 114 номертой Сэлэн аймгийн Орхон сумын Машуутын Баярбаатарын хурдан шараг халдсан үрээ мөнх төгшийн Орхны хурдан хүрэн халдсан үрээ хоёр дундалд уршилж явна. За сонгол ангиллын уралдааны морд бол одоо харьцангуй хурдан байна. За хөдөл тонгоогоо дуруутахад үзүүрийн морд одоо ер нь нэлийн хонтож байгаа харагдаж байна. Гарсан цагаас эхлээд үзүүр дурдсан Орхон аймгийн Баян өндөр сумын Өлзий үерийн халтар халдсан үрээ шарцамстай хүүхэдтэй мордсон өнөөдөр үзүүрийнхаа хэд ямар ч байсан нэг 12 км-аас эргээд 7 км шахуу явдаа. За одоо 5 км яваад хурдан сонгол ангиллын уралдаан барайны зурхаад орох юм байгаамаа. 105 номертой мордсон сайхан зээр дүрээ үзүүр сайхан одоо уралдлаа. Энэ бол Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Батсайхны дэшвэрийн сартай хөрөн зээр дүрээ цаадалд нь байна. За урьдчилан даруулъя. Үзүүрийнхээ хэдэн үрээн дээр очиж харуулъя. Гарсан цагаас эхлээд өнгөн дурдсан Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Давуудржийн ариун болдын хурдан хээр үрээ тэр ард талд нь яваад Архангай аймгийн өндөр улаан сумын харьяат сумын алдарт уяач Ганбаатарын их тайвны хурдан зээр дүрээ. За үзүүрийн хэдэн үрээний байр одоо баг зэргийн солигдөжээ. Дархан улаан аймгийн Дархан сумын уяач Мөнх төрийн Соломонгийн унган адуу Дархан улаан аймгийн Дархан сумын уяач Жамсрангийн Батбаярын хурдан хээр үрээ. За 21 номертой мордсон бор үрээ бүр нэвтгэн тулаад үзүүр дээр иржээ. Увс аймгийн Өдгий сумын уугуул Орхон аймгийн Баян өндөр сумын ээлт хурдгалын уяач Лавгийн отхон тулгын үеч хурлуулж байгаа. Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Лавгийн инквайрийн хурдан бор үрээ өнөөдрийн сонгол ангиллын уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн уршилж явнаа. За энэ айлын унган тамхтай хоёр сайхан бороо дуумардсан. За буруу талд нь Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяач Лагдингийн айлягийн хурдан шараг үрээ бол Дорон таймгийн Цагаан сумын унган адуу хурдан үрээ байна. За бороо Лавгийн давааны малдартын өөрийнх нь одоо хурдан бороо зэрэгний төл. За Дархан улаан аймгийн Дархан сумын Мөнх төрийн Соломонгийн унган Дархан улаан аймгийн Дархан сумын уяач Жамсрангийн Батбаярын хурдан хээр үрээ. За хурдан бороо дүрээг өнгөрсөн жилийн энэ жилийн хутгтын хурд уралдаанд одоо аман хүзүүн дурлуулсан хязаалнаас нь аман хүзүүн дурлуулсан. За арийнх нь эдэн үрээнээс сээр дүрээ одоо уршаа орж ирэх нэ. За Хөвсгөл аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт уяач Дандин сүрэнгийн Ариун нарангийн хүү Бодхүүгийн хээр үрээ тэр цаатлаар нь хоёр талаар нь ороолгоод уршлуулад байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Баасан хүүгийн гүржүүгийн бор хатсан үрээ мөн л одоо аймгийн Хинти аймгийн 100 жилийн оён хоёр наадан даагандаа айрагдаж байсан. За Орхон аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяач Баярмагнаа Эрдэнэбаатарын хурдан хул үрээ 45 номертой орж ирлээ. Монгол улсын алдарт уяач Шишиг сүрэнгийн баяр сайхны унган
Галтай одоо нар сарын тамхтай сайхан хулуурын орж ирж байна. Архангай аймгийн өндөр удаан сумын уяаш Ганбаатарын их тайвны хурдан зээр дүрээ ард дээр дандан сүрэнгийн ариун нарангийн хөө бодхүүгийн үж урдуулж байгаа Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Жаргал сайхны ангавчралын хурдан алтар үрээ байна. За Магна хаяр гэдэг газраг бол одоо одон төлн ер нь тун аймгийн бүсүүдэд тун одон хаяр гэдэг төрүүлгээс гадна өнгөрсөн жилийн Монголын үндэсний их баяр сэнгэл наадан 103 жилийн ойд одоо Монгол үндэсний их баяр сэнгэл наадан дааганда түрүү Магна дурдсан дааган түрүү Магна дурдсан. За бодхүү онтортын одоо өөрийнх нь хаяр үрээ цаа талд нь байгаа. Наа талд нь Жаргал сайхны ангавчралын хурдан хаяр үрээ гараад ирсэн байна. 45 номертэй мордсон Орхон аймгийн Жаргалан сумын уяас Баярмагна Эрдэнэбаатарын хулуураа үзүүрийнхээ хэд дээр очоод баяр нь одоо солигдож байна. За өнөөдөр Архангай аймгийн өндөр улаан сумын уугуул уяас Ганбаатарын инх тайван нас бүхний одоо морилд дээгүүрээс ахин уралдуулж байна. За ингээд үзүүрийнхээ хэд рүү дахиад үргэлжлэе. За зээр дүрээ бол одоо ер нь хот тасарсан байгаа юм байна. Лагдангийн айлагийн шарга бүрээ аман хүзүүн дээр Завхан аймгийн Эдэр сумын уяас Үлзий хотын инх дүрийн хурдан зээр дүрээ нэлээд холхон салцсан байгаа юм байна. За энэ Дархан удаа аймгийн Дархан сумын Жамсрангийн Батбаярын хээрүүрээ айргийн 3 дээрээ байгаа. За ингээд сонгол дундангилийн уралдааны үзүүрийн мордыг харуулъя. Бариа бол одоо 1 км 500 ших үлдлээ. За Лагдангийн айл явяачин хурдан шарга бүрээ дорн дутгийн унган адуу за зээр дүрээ бол аргагүй таралж байгаа юм байна. Булган аймгийн Хангал сумын харьяат аймгийн алдарт бай Сандрын баяр сайхан өнгөрсөн жилийн Орхон аймгийн Эрдэнэтэд туссан Хангаан бүсгийн хурд нааданд одоо соёолон хээрмэрэн 6 дурлуулсан улсын баяр нааданд ардын өмсөлийн 99 жилийн үндэсний баяр нааданд зэсэн нэмлийн нэмүүжингийн хулдаагийг төрүүлж байсан. За ингээд өнөөдөр Завхан аймгийн Эдэр сумын Үлзий хотын инхтрийн хүмүүрэг түрүү Магна дурлуулж наадан чин авлаа байсаглаа. За амун үзүүний үрэг хамтаа харуулъя. Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяас Лагдангийн айлагийн хурдан шарга бүрэг Доржин сайлгаас руу яшууж аман хүзүүнд дурдуулсан байна. 3 Дархан аймгийн Дархан сумын Жамсрангийн Батбаярын хээрүүрээ 4 Баярмагна Эрдэнэбаатарын хулуураа айргийн тав Дарангай өндөр улааны Ганбаатарын их тайвны сартай хөрөөрөө 6 дэн Бямдржин хаяр хөрваагийн хөрөөрөө 6-цдаа 7 Орхон аймгийн баяр бүсний 5-ын хээрийг оролцоо Жаргал сайхны ангавчралын хамтраараа 8-аар Хны баярын гандрын номрыг хожуулж байгаа хээрүүрээ За би Булган аймгийн Хангал сумын аймгийн алдарт Сандрын баяр сайхан гэдэг юм байна. Энэ хүрээ болгоо Завхан аймгийн Эдэр сумын Үлзий хотын инх төрий гэдэг хүний хүрээ байгаамаа. Тэгээ над дээр үгж тэгээд аймгийнхаа бүст сайхан төрүүлдэ. Баяртай байна. За угшлуудын хэлцүүлж урд нь яаж тагсан. Энэ битүү үрээ инх төрийнхээ өөрийнх нь онгоо үрээ. Тэгээ энэ жид битүү үрээ анх үгж байгаа. За үзүүр дээр бас сайхан хөдөлж. Сайхан хөдөлж जैन тий. Аятайхан багш. За дараагийн наадам хаашаа ирж байна. За одоо тэгээд ер нь ногоонд гараад зуныхаа наадам өгөх тоо. За баярлалаа. Өнөөдөр баяр хүрэлцэн ирсэн мэт наадам ч олондоо баярын мэнд хүрч байна. Шарга бүрээ. Урд нь ямар амжилттай вэ? Энэ битүү үрээ. Энэ жилд орон тос нэг найзаас авсан. Энэ жилд амгийн анхныхаа уралдааны л хийгээд сайхан амг үзүүлээ. Энийг үег найз доржин цайлгаас өмнө найз минь хойс ялганд тохирлж өгсөө. За ордны ирээдүйн урдад урд нь уралж бай та арь дээр уралж бай. Ирээдүйд уралж байгаагүй. Надлаа 100 жилүүдээр мөрдөд авч явсан. Тийм ч энэ. Манай нэг Дархны Соломонгийн мөнх төргөө найз маань унгаа авдаг байна. Ингээд битүү өрөө хагтайхаа уралдаанд оролцож байгаа. За ямар дэд удамтай эцэг нь энэ Баябах гэдэг манай цаамыг азарганы төлөө байгаа. Энэ жил одгэрэл татмандаа байсан. Тий. Гэрлээ ах маань Дархантай мордынхаа уяас алгыг тааруулсан. Тэгээд анхныхаа уралдаанд л өрөө маань харагдсанд баяртай байна. Хул өрөө сая 4-өр тавлаа. Баяртай. Ирээдүйн урд уралдаан жил олон сайхан болдог. Манай Орхон аймгийн тийм хөл. Энэ удам өгсөн аа. Энэ улсын алдарт уяж баяр сайхны унгаад. Дааганд нахаас авч ирсэн. Хишгэрэнгийн баяр. Тэ хишгэрэнгийн баяр сайхны. Нөгөө нь тулгаагийн хэр мөр гэдэгтэй нэг хэсэгтэй үрээ юм байна. Тийм хөл үрээ. Анх удаа аймагтаа тавиад анх удаа л ашигт. За энэ баяр. За баярлалаа. Би Арангай аймгийн өндөр улаан сумын Ячингтай өнгөрч байна. За өндөр улаанаасаа ирсэн үү? Үгүй би Орхон аймагт мөр модлоо хийж сууж байгаа. За таны унган өрөө юу? Манай унган өрөө. Дээдлийнх нь нутмаг танилцсан. Энэ их тал нь манай өөрийн унгангуу. Тэгээд эцэг нь болохоор Арангай өндөр улааны сумын алдарт байж. Аймгийн алдарт байж Отгон баяр найзын сорив тэмээх англи хэлээр азрах тэрний төлөө. Урд нь яаж тагсан байр? Урд нь аймгийн бүс 2 ам үзүүт. Аль аймгийн бүс? Завханы яруу тэгээд сумын 100 жил төрүүлсэн юм. Дааг.
Өнөөдрийн одоо зохион байгуулалттай энэ хэмжилт ямар сайн зохион байгуулж байна. Уяачтай холбоонд баяр хүргэе да. Баярлалаа. За баярлалаа. Эрхэд бүх Монголд сархан аймгийн эрдэн төлөвлөгөөрн спорт үеийн холбооноос зохион байгуулагдж буй ирээдүйн хүрд 2025 хаврын бүсийн уралдааны сонгуул донд насны ангилалд айргийн төвтөгсөн ажнаа хурдан хөлгүүдийн алдар цолын насрын өмнө айргийн шүүмээр мэднаж алдар цолын дуудъя эдгээр хурдан хөлгүүдийн төрөө магнат завхан аймгийн өдөр сумын харьяат энг төрийн хүрэн аман хүзүүнд сэдэн аймгийн бармбурн сумын харьяат айдагийн шарг айргийн гурвт дархан аймгийн хонгор сумын бат хоёрын хэр айргийн дөрвт орхон аймгийн жарган сумын харьяат аймгийн алдар туяач Эрдэнэбаатарын хэр айргийн тавд Арангаа аймгийн өндөрлөн сумын харьяат энг тавны сартай хүрэн эдгээр хурдан хөлгүүдэн хангаан дэлхийн сүррийг батруу чамг Монголын цэнгдий манда төрийн адын бэлсгэн томбор зуза сонгонгүйдэг сайхан жигхэн сэлбэл зузан давтаг дөгрөг харнуттаран алсын бараг ширтэн дөгтөг Зандэрмэн саягаан ярл зузан давтаг замал зургаан хүцүүгээ соннол зузан давтаг Борингийн чулуун götürdөггүй бөгчим хатуун баттэрдэггүй хатаа чулуун далтэрдэггүй хариндаасан баригддэггүй даарж ирсэн дайн хөлгөд хүж ирсэн хангаан бод батын дээр хурдан хөлгөөдөн нэлээ Зайгуу сонгуульд тусны мөрдийн уралдаанд арив төрүүлсэн мөрдийн Монгол улсын зөвлөлгөөний ажилтнаа Сумын зан хамгаалуулаа. Сонгуульд дотор хэмээгддэг байштай Сайн өдрийн хурдан шандас төлөг мөрдийн уралдаанд сонгуул ангиллын уралдаанд Завхан аймгийн Идэр сумын уяач Үлзий батын Инх төрийн хурдан зайр дүрний шагналыг уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн аймгийн алдарт уяач Батсайхны тэгшвэр гардуулан өгч баяр хүргэлээ. За аман үзүүлсэн үрээний шагналыг Эрдэнэ төлөг мөргөн спорт уяачтай холбооны тэргүүн гүн дэшин Батэрдэн урал дурдсан үрээний шагналыг аймгийн алдарт уяач Банжаадын ан төмөр гардуулан өгч байна. За мөн л одоо Завхан, Сэлэнг, Дархан уул, Орхон, Архангай гэд сонгуул ангиллын уралдааны айргийн 5 үрээ тавуулаа өөр аймгийнх байна. Түрүүлсэн Завхан аймгийн Идэр сумын инх төрийн зээр дүрэн аман үзүүлсэн Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын Айлиагийн шарга үрээ, 3 дурдсан Дархан уул аймгийн Дархан сумын Жамсрангийн Бат хоёрын хэр үрээ, 4 дурдсан Орхон аймгийн Жаргалан сумын Баяр магна Эрдэнэбаатарын хот үрээ, айргийн 5 Дарангай аймгийн Өндөр улаан сумын Ганбаатарын инх тайвны бор үрээнүүд турдаж 5 өөр аймгийн үрээнүүд түр байрыг турдасан өргөн дэлгэр сайхан наадам болж Орхон аймгийн Эрдэнэ хотод зохион байгуулагдж байгаа аймгийн төвийн бүсийн хурдан хөлөг шалгаруулах уралдааны даагны уралдаан чандас сорох 40 гаруй дааг гарааныхаа 6 хараа хөтлөхөд бэлэн болсон байна. За Орхон аймгаас бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяац Эсэн дэмдийн Тэмүүжин 2020 оны ардын хувьсгалын 99 жилийн Монгол үндэсний хоёр цэнгэл нааданд хурдан хулдааг нь Булган аймгийн Хангал сумын аймгийн алдарт уяац Саандрын баяр сайхан уйж түрүү магнаа турдлууж байсан. За Орхон аймгаас бол олон дааг айрагдад төрүүлж урдалж байсан. Орхон аймгийн Баян өндөр сум Эрдэнэ төлөг мөргөн спорт уяачдын холбооны үе үеийн тэргүүлэгчид
Энэ сайхан холбоог гүрүүтэлтэй авчивч за хагас жарны түүхэн бичсэн энэ холбоог аймгийн алдар туяач Гүндэ Шинбатардын тэргүүлж энэ жил аймгийнхаа төвийн бүсийн хурдмөрдийн уралдааныг тун удахгүй 30 жилийнхэн он хурдмөрдийн уралдааныг бас одоо сайхан зохион байгуулах байх. За хоёр ч одоо төрийн байгууллагын албан хаагчдад автомашиныг одоо хандив болгон гардуулан өгсөн Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт үеашдын холбоо энэ жилийн магадгүй Монгол улсын жишг морин спорт үеашдын холбоо шилдэг одоо морин спорт үеашдын холбоогоор шалгарах нь бас магадгүй юм. За бусад аймгийн уяаштай холбоонд үлгэр дуурайл болох энэхүү холбооны тэргүүлэгч гишүүдээр маш олон хүмүүс сэтгэл гарган одоо ажилладаг. За Эрдэнэ төлөвлөрийн захирал Ганбаатар, Эрдэнэ төлөвлөрийн захирал Даваа самбуу тэргүүтээ үеийн удирдлагууд нь аймгийн морин спорт уяаштай холбоог одоо тэргүүлж байсан түүхэн уламжилтай. За хурдан даагны уралдаан 8 км-ийн алсаас ирэхээр гарааныхаа төхөөрөмжөндөр ирж байгааг одоо манай зураглаачийн дуранд харуулж байна. 12 номертой мордсон Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Арднагийн мөнхөрдний хурдан хүрэн дааг өнөөдөр 12 номертой мордсон байгаа харагдаж байна. Заинхүү Орхон Сэлэнгийн бэлчээр болсон Монгол эх орны хайрхан уулуудын одоо салбар болсон харуул өндөр хайрхан уул Цэнгэг усны орон Орхон аймагт болж байгаа ирээдүйн хурд уралдааны хурдан даагны уралдаанд нэг Аранга аймгийн Монгол хурдан мөр тайлбарлагч Гонгор та бүхэндээ тайлбарлан хүргэнэ. Ирээдүйн хурд 2025 уралдааны хурдан дааг гарааны сархагаас ирэглээ. За дагнасаа жоо хөндөөхөө явна шүү. За хамгийн надлаар зүүн бүрэн сум Сэлэн аймгийн зүүн бүрэн сумын Хасбаатарын салжирын хурдан хонгор дааг өнөөдрийн хурдан даагны уралдааныг өнгөлөөл гарч ирж байгаа харагдаж байна да. За энэ бол одоо өнөөдрийн наадмаас аргагүй сайхан хурдан байгаа харагдаж байна. За ерөн сайхан жуйтай мордож байсан өнөөдрийн наадмын ерөн гараал өнгөлж байгаа харагдаж байна шүү. За түүний ард хэдэн даган дотор халтар дааг гарч ирсэн байгаа. За энэ бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын гол аймгийн алдар туяач Гүндэ Шинбатардны 123 номертой хурдан хүрэн дааг одоо амаа үзэн дээр гараад ирсэн байна. Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт уяаштай холбооны тэргүүн Гүндэ Шинбатардны хурдан халтар дааг үзүүрийн хэдэн даган дотор яваа. За ногоон олог өвцтэй өгдөө сайхан халуун дааг одоо өнөөдөр гарч ирээд бас өнгөлж байна. За энэ халуун даагны за яг жишчиг номерыг харъя. За энэ халуун дааг за тэгэл явчих. 6 номертой халуун дааг шиг байх юм да. Халтар дааг Сэлэн аймгийн Орхон сумын уяач Галбаатарын Батбаатарын хурдан алдар дааг юм аа. За Батбаатарын хурдан алдар дааг хөдөлсөн байгаа бол түүнээс хадлаар нөгөө Дархан аймгийн Дархан сумын уяач Сүхбаатарын их төвшингийн хурдан шарга дааг одоо ам хөөзөн дээр байна. За яг л одоо нарны эсрэг одоо харагдаж байгаа бах та. За яг урагшлаа. За 3 дээр 4 дээр бол одоо тэр 22 номертой халтар дааг гараад ирсэн Булган аймгийн Орхон сумын уяач Цэгмэдэн Бат мөнхийн хурдан алдар гэдэг дааг байна. За түүний хадал дээр энэ нүдэнд нь одоо баг зүүч гэсэн урдаад байгаа Баян өндөр сумын хариад байж Мойлтон үлзий хоёрын хурдан халдсан дааг энд гарч ирсэн байна. За энийг бол одоо Ган Туяагийн Ган Нөмөр аймгийн алдар туяаж байсан. Өнөөдөр үзүүрийн хэдэн дааган дотор 4 дааган дотор урагшилж байна. За 5 дээр бол Сэлэн аймгийн зүүн бүрэн сумын Хасбаатарын санжирын хурдан хонгор халдсан дааган 5 дээр. За 6 дээр гарч ирсэн алдар дааг бол одоо за 6 дээр нь сайхан алдар дааг түүний өмнө дээр гарч ирсэн хонгор халдсан дааг шиг байна. За энэ одоо нэг Гамболтын Жавхлан тамирын хурдан хонгор халдсан дааг байна. Баян өндөр сумын уяач Жавхлан тамирын хонгор халдсан дааг байгаа. Түүнээс хаалт тэр ногоон овцтой хөвгөдтэй жоог урагшилж, чүүд урагшилж. Арай жоо араас нь ирээд байх шиг байна. За тэр ногоон овцтой хөвгөдтэй ногоон зэжнэтэй зээр дааг бол тэр ариун наран алдартын үеийн дээрээс мартсан юм хурдан дааг байна. За Тарэлэн сумын хариад байж ариун наран алдартын хүү бодхүүгийн зээр талдан дааг өнөөдөр хурдан даагны уралдааны 4 рүү орж ирлээ. За өнгөнийхөө дагнаас нэг сайхан сэрүүлээтэй. За өнгөн дээр бол одоо өнөөдөр 33 номертой мордсон Баян өндөр сумын хариад байж Мойлтон үлзий хоёрын хурдан зээр дааг зөв талд нь одоо хошуулагдсан урагшилж байгаа. За түүний хадал дээр гарч ирсэн 22 номертой байсан баха Цэгмэдэн Бат мөнхийн хонгорд халтар дааг одоо мөн байж магадгүй юм байна да. За 22 номер одоо баг мөн шиг байна. За 3 дээр бол одоо хонгор халдсан дааг эргээд ороод ирлээ. За энэ Сэлэн аймгийн зүүн бүрэн сумын уяач Хасбаатарын санжирын хонгор дааг төхөөрөмжийн гол үзүүлэлт гарч ирсэн. Одоо 3 дээр за 4 дээр нь аймгийн алдартай уяач ариун нарангийн хөө бодхүүгийн зээр дааг 4 дээр гарч ирсэн. За 5 дээр бол одоо сайхан алдар дааг 100 нэмнэтэй сайхан алдар дааг ивэрэ байна. За энэний номерыг сайн танихгүй юм. За түүний ард дээр ямар ч ясна нөгөө Баян өндөр сумын уяач Гамболтын Жавхлан тамирын хонгор дааг 6 дээр. За 7 дээр нөгөө Сэлэн аймгийн за Сэлэн аймгаас ирж уралдаж байгаа хурдан шарга дааг 7 дээр. За түүний ард дээр нэмнэтэй хээр дааг гарч ирлээ. За жижигхэн хээр дааг одоо өнөөдөр 30 хэдэн номертой дааг байна. Хөвсгөл аймгийн Нарайлан сумын уяач Гамбалгийн Балбаатарын хээр гэдэг дааг байна. Энэ бол одоо өнөөдөр аргагүй урагшилж уралдахаар болсон юм одоо хурдан дааг байна. За нэг эмэгтэй хөгд онцсон. Өнөөдөр эмэгтэй хөгд төдийл харагдаг юм да. Энэ сайхан
Сартаа хүрэн дагыг өнөөдөр эмхтэй өгд унтсан уралдаж байна. За энэ хүрэн даг Орхны баян өндрийн Хүрвэн даваа далайгийн хүрээ халдсан гэдэг даг байна. Дэндвийн саран туяа гэж 10 настай эмэгтэй өгдөн унсан одоо даваа далайгийн хурдан зэрдэг. За наадал дээр нь дахиад 25 номертой мордсон хонгор халдсан даагад ороод ирсэн байх шиг байна. За энэ одоо Жамин сүрэнгийн шинэлгийн хонгор дааг юм болов уу? За наадлын 25 гэж яах шиг байна да. Жаахан жишээлтэй адил. За 125. За саадал дээр нь орсон 61 номертой улаан өвстэй өгдөө хонгор дааг бас нэг байна. За 61 номер бүртгэлдээ харагдахгүй байна. 161 шүү гадаа. За ерөнхийдөө бас нарны эсрэг болохоор бүртгэлээс харагдахгүй байна. За байж байгаа байж. Жаахан байж. За 25 номертой хонгор дааг байна. Хамгийн наадлын хонгор дааг 25 номертой Жамин сүрэнгийн шинэ эрдний хонгор гэдэг дааг байна. За 45 номертой сартаа хүрэн дааг одоо энэ манай зураглаачийн дуранд харагдаж байна. Нилээн томхон хөвгт унчихсан. Орхон аймгийн жаргалан цэвэн байж Батган ан сүрэнгийн хурдан хүрэн дааг байна. За цаадлын шарга дааг бол одоо тэр доржин цайлаасрын алдартын өн дээрээс мордсон л одоо хурдан шарга дааг байна да. За арын даануудын үзүүр дээр 105 номертой. За ер нь замаа харж байгаа урагшлуулаарай. Орхны баян өндрийн Хотогтын Батболдын хурдан зэр дааг байна. Энэ улаан зээл нэмэтийн хурдан зэр дааг бол Хотогтын Батболдын хурдан зэр дааг байна. Арийнхын улааг Орхны жаргалын хөрөв дэржин мөрөв санаагийн хурдан хол дааг байна. За ингээд одоо урагшилнаа. За тэр давцтай хөвгттэй шарга даагч одоо за явж. Баян өндрийн Доржсүрэнгийн Эрдэнэсгийн шарга дааг байсан байх шүү. За Эрдэнэсгийн хурдан шарга дааг харагдаж байна. За хэдэн дааг явж 5 6. За 11 дээр хүрэн дааг. За 11 дээр бол баян өндрөөс юм байж Хүрвэн даваа далайгийн хурдан хүрэн дааг 10 настай саран туяа гэж одоо эмэгтэй өгд унж хордлуулж байгаа. За 11 саран туяа охины унсан хүрэн дааг одоо хөлтөө гэл байна да. Жаахан ер нь энэ газрын хэвгээ дээр жоохон ширвжээ үзүүрийн хэд дээр нь очичхоор даах шиг харагдаад байна. За зөв. Одоо ер нь үзүүрийн даагыг алдаж болохгүй. Газрын талыг өнгөрцөн байгаа учраас за тэрийг л одоо манай хашир хөвгтүүд одоо сайн мэдж байгаа. За сайхан урагшлаа. За хурдан даагны уралдааны 10 дээр одоо хонгор халдсан дааг нэлээд хөлтөө тэр наахнуур одоо урагшлаад байна да. Орхон аймгийн баян өндрөөс жаргалтан амар санаагийн хурдан хонгор дааг өнөөдөр одоо наадлаар хөвгтөн нэр нэлээд одоо хөндийнхэн аваач нийлүүлж байгаа харагдаж байна. За жаргалтан амар санаагийн хурдан хүрэн дааг цаадлын хэдэн дааган тэр халиун даагч одоо харсан дааг чи Орхны баян өндрийн за 24 дээр одоо хэдэн дааг үрдэгцэн байна вэ ч одоо. Жамин сүрэнгийн шинэ хоёрын халиун дааганд одоо үрдэгцэн юм шиг байна да. За Жамин сүрэнгийн шинэ хоёрын халиун дааг ч муу юм шиг байна. За ингээд одоо 6 дааг арийнхаа даагнуудаас жаахан хөндөрлөө үзэгчтэй. За ингээд одоо хурдан даагны уралдааны 6 дээр бол одоо Тариалангийн хурдан хэр дааг Болдоотрын Гүн бэлгэн Болдоотрын хэр гэдэг дааг 6 дээр гараад ирсэн байх шиг харагдаж байна. За энэ бордаах чинь отхон доторхын уйсан бордаах мөн бахаа даа бараг. За наадлаар гараад ирлээ дээ. Хоёр шиг сайхан атгаатай. Жаахан дээр номер харагдах нь манай зураглаачаа наадлын хэр даагны хэр гэж одоо бараг бордаах шиг харагдаад байна. За энэ хэдэн даах чи аргагүй хурд хувааж байна да. Яг л одоо энэ холбоод үзүүрийн 5 дааг л одоо тасарлаа. За энэ арын одоо Болдоотрын хэр даагыг одоо ер нь жоохон өмнөхөө хэдэн даагаараа ойртуулж явахгүй бас л найд чинь нэг зай авчих юм бол чинь хэцүү те. За 66 гэж шүнэгээ тэр даах чинь. За Тариалан сумын Санчрын бор гэдэг дааг мөн байна. Тэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт Цэвэшрийн отхон доторхын үе чирлүүлж байгаа алдар дааг наатлаар нь гараад ирсэн байх шүү. За 6 дээр Гүн бэлгэн Болдоотрын Хөвсгөлийн Тариалангийн хэр дааг 6 дээр. За ардын хэдэн дааган дотор шинэ хоёрын халиун дааг орж ирлээ. Шинэ хоёрын халиун дааг 7 дээр. За 8 дээр цаадлаар нэг хонгор халдсан дааг нь гараад ирсэн. За тэр чин одоо хэний уяаны дааг байна. 20 хэдэн номертой дааг байна да. За мөн одоо дахиад 31 номертой борцсон. За урагшилж байгаарай. Баян өндрийн жаргалтан амар санаагийн хурдан хонгор халдсан дааг бол одоо 9 дээр байгаа. За хурдан даагны уралдааны өдөрийн 5 дааг одоо яг л одоо нэг игнэтэй. За хүүхдүүд одоо аль аль нь ч нэг одоо гараа ихтер хөдлөхгүй ингээд сайхан барьж уралдаад байгаа харагдаж байна. За наадал дээр нь гарч ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Санчрын алтар даагийг Цэвэчрэн отхон доторх уяач висэн өнөөдөр айргийн тав дээр байгаа бол за 33 номертой өнөө халдсан дааг маань одоо өдөрийн 5 дааган дотроо явсан яваарэ. За 33-ийн халдсан дааг баян өндөр сумын уяач Мойлтон гүлзийн хоёрын хурдан халдсан дааг айргийн тав дээр гараад ирсэн байгаа. За 5 дээр гарч ирсэн. За 3 дээр бол одоо халтар дааг Булган аймгийн Орхон сумын Цэгмэдэн Батмөнхийн хурдан халтар гэдэг дааг
3 дээр гараад ирсэн. За наадлаар нь хошин үл гэж үзэж байна. За мөн ч одоо сайхан уралдаан болох нэ. Хөвсгөлийн дараалангийн Дамжин сүрэнгийн ариун нарангийн хөө бодхогийн зэр даг зүг талаар нь за өмнөхөө хэдтэй нийлээ хэдүүлээ. За бодхогийн зэр талцсан зөв талдаа. За дунд талд нь одоо тэр 2 номертой Сэлэнгийн аймгийн Орхон сумын аяж Сэлэнгийн аймгийн зүүн бүрэн сумын аяж Хасбаатарын санчрын хурдан хонгор алдсан гэдэг чинь хурдан байна. Төгөөрөмж дөнгөж унгууд одоо өнгөлж байсан хонгор даг Нарватын мөрөндөр хэсэг явж байгаа. Эргээд одоо үзүүр дээр гараад ирсэн. За энэ гуравч одоо ер нь их л ойрхон уралдаан яг л одоо уралдаан чүгтийн авхайл самбаа одоо үзүүр дээр одоо харагдана. За Сэлэнгийн аймгийн зүүн бүрэн сумын аяж Хасбаатарын санчрын хурдан хонгор алдсан гэдэг дагуул одоо өнөөдөр хараа нэг одоо илүүрхэд ах шиг харагдаж байна. За амуу үзүүн дээр л одоо Орхон аймгийн Баян өндөр сумын аяж Орхон сумын Булган аймгийн Орхон сумын Цэгэмдийн Батмөнхийн алдар даг. За хонгор алдсан дагч ер нь төрүүлж шийдэж байгаа юм байна да. Сэлэнгийн аймгийн зүүн бүрэн сумын аяж Хасбаатарын санчрын хонгор алдсан даг. Өнөөдрийн баяр цэнгэл наадмын түрүү магнаа. За амуу үзүүнд Булган аймгийн Орхон сумын Цэгэмдийн Батмөнхийн алдар даг. За 3-аар Дамжин сүрэнгийн ариун нарангийн хөө бодхогийн зэр талсан даг. За хажуулдаг байж байгаа дараараа. За 4 дээр нь Хөвсгөлийн дараалангийн Отгом тодорхойн учирлуулж байгаа санчрын мурдааг 4-т орлож айргийн таваар. За мөн одоо Хөвсгөлийн аймгийн Тариалан сумын аяж Гүмбэлгийн Болдоотрын хээр даах хордлоо. За нөгөө Үлзий бүрэнгийн халдсан даагалд 6 алж байгаа юм байна да. Үлзий сайхны халдсан дааг. За халиундаа гарч ирлээ. Ямын зүрхний шинэ хэлгийн халиундаа гарч ирлээ. За нөгөө Саран туяа охины болсон 41 номертой халдсан даагаас дээгүүр орлоо. 25 номертой 20 хэдэн номертой шарга даагаас дээгүүр ордолж байна. За энэ хоёр дааг. За Жаргалан сумын аяж Пүрв санаагийн гол дааг 10 гаргалаа. За нэг сайхан гол даагаас өнөөдөр хүрэн дааг дээгүүр орсон. Хутагтын Батболдын хүрэн дааг орж ирлээ. За ингээд хайрыг түрүүний хурдан дааг нь одоо эзэттэй нь уулзаж баярын сэтгэлийг хүргье тавганд. Эдгээр аймгийн Ордон сумын аймаг алдарч айрыг аваа гэж хүний унган гүнээс харсан. Амгалангийн мэндөө эргэж Алтаазар гэрэмтэй. За тэр хүний араб халзаазрын жолоогомаа. За өнөөдөр сайхан уралдаж төрүүллээ. Ирээд урдаа. Холоос ирсэн хүн байна да. Харин эдэн насны нэмэртэй ирв наадам ямар болж байна? За 3 насны нэмэртэй ирсэн. Шүдлэн 10-аар хүчлээ. Завлан сэрвэний нэмжлэлээр бас уралж чадсангүй. Тэгээ дааг мордож сайхан төрүүлж байна да. За өнөөдөр бас л одоо энэ сайхан Орхон аймгийн ээлтэд ирж танд сайхан тэр дагаа харигдууллаа. Сэтгэлдээ боллоо шүү дээ. Баярлалаа бас. Сайхан уралдаж тэр даах маань анхныхаа уралдаанд хайргийн 3-аар хортлоо баяртай. За өөрийн унган дааг. Энэ унган дааг манай өөрийн унган дааг байгаа. Магна хэр азрагны төлөө. Магна хэр азрагны төлөө. Их нь болохоор миний од үр азрагны төлөө байгаа. Тэгээд өнгөрсөн жил төрсөн ахын төрийн наадам 7-оор уралдсан. Тэгээд ахыхаа дутууг бас гүцэх бахаа гэж байна. За баярлалаа амжилттай. За баярлалаа. Хам баяр өндөр сумын аймгийн алдарт ууяж Эрдэнэлийн эрдэнэтийнх юм хөр халзан хүмүүс. Яцх нь болохоор төгөл группийн загалгаан төмөрийн хөвийг нь Армад гэдэг газар нэг англи. За энэ жил хаана игдсэн байр нь? Энэ Манайс гантугийн нэмэр байсан. Аймгийн алдарт ууяж Булганы Орхон сум. Цугаанд юу нэг яг өнгөндөө л гэсэн. Өнөөдөр ер нь бас нилээл горилготой ирсэн байгаа шүү дээ. Ер нь л горж ирсэн. Аяллахын итгэлийг шалдсангүй дээ ярдаа. Харин үнхээр ихэлт. Хөвсгөлийн аймгийн Тариалан сумын Гамбэлгийн Болдоотор гэж юм байна. Энэ өөр унган адуудаа эцэг нь Spanish Rider гэдэг манай нэг бур азраг байгаа. Англи азраг бай. Тэрний анхны төл нь сайхан байна. Урдан байна баярлалаа. Уяа сайжгаа өөрөө дараасан. Өөрөө дарсан. Тэр таг юм нэлээ араас тэгээд өдөр. Тэглээ ер нь хойноос бас сайхан, хүүхдэн сайхан, дараа сайхан доо. Тариалан сумаас өнөөдөр 3 дагаа хэрэгч үү. Тэглээ 3 дагаа дараагаар орлоо. Дааг маань 4-оор орлоо. 4-оор орлоо. За удам огшил миний онгон дагаа. Отхон долох аймгийн алдарт байна. Зэрэг очир отхон долох. Араб бур азрагныхын 50 төгрөг даагаантай. Санчрын бур дааг тийм ээ. Тий. Бүжинхий эзэн нь болохоор санчир Болдоотрын санчир. Тийм байна. За Тариалангийнхан бол аргагүй нэг баг насны одоо сайн байдаг бас өнөөдөр бас олон дагаа ирж шүү. Тэглээ манай Тариалан 3 дагаар ч юм. Тэгж 3. Цаваараа 3. За тэгээ сайхан наадам зохион байгуулж байгаас эрдэмтчүүдэд бас сайхан баярлалаа гэж мэдэмжлээ та. Хөвсгөл аймгийн Тариалан сумын аяж Болдоотрын санчрын дааг, айргийн тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын аяж
Зохион байгуулагдж буй ирээдүйн хорт 2025 хаврын бүсийн уралдааны хайргийн давтагсан ашна хурдан шандас турдан хөлгөөнийхэн алдар цодыг асрын өмнө зогсож ариг сүгээр мэдлаахан хазарын жологийн өндөр төргөн алдар цодын дуудъя эдгээр хурдан хөлгөөнийхэн дөрөв магнат сэдэн аймгийн зүүнбөрн сумын уяас санчин хондор Болган аймгийн орхон сумын харьяат мөн бат мөнхийн хэр Хөвсгөл аймгийн тариалан сумын харьяат ариун нарангийн хүрэн Хөвсгөл аймгийн тариалан сумын харьяат санчрын хэр Хөвсгөл аймгийн тариалан сумын уяач Болбоотрын сартай хэр эдгээр хурдан хөлгөөдөн хангаан дэлхийн сүррийг батруу самнаг мандын сэнгийн манда Турина бимбасгдан томбор зуза самдангойдэг тоо сайхан жигхан салдул зузан дактик Төгрөг харнууд дайран ал симбраг шиттэн дактик Зондэрмэн саягаан ярл зузан дактик замал зургаан муцугаан сандал зузан дактик Баргэ чулуун гонтэрдэггүй Бөгчим атуун далтэрдэггүй Апта чулуун далтэрдэггүй Хариндасан баригддэггүй Дааржилсэн дайнгөлгөд ахиж ирсэн хангаан богба тэдэр хурдан хөлгүүдэн нэлээ Ирээдүйн дөнгөж Ирээдүйн дөнгөж хурдан дагны уралдаан төрөж ажилласан сайхан шагналыг хадгалах хэмээн байна. Сайн өдрийн сонгомол даагны уралдаанд хурдан шандас даагаан төрүүлгэж яригдуулсан уяачдын шагналыг Орхон аймгийн Эрдэнэ төлөг морин спорт уяачдын холбооны тэргүүлэг шгшүүд гардуулан өгч баяр хүргэж байна. Саянхүү 4 насны хурдан хөлөг мордын уралдааныг бид та бүхэндээ бэлтгэн үзүүллээ. Маргааш өдрийн 16 цаг 50 минутаас ирээдүйн урд уралдааны хурдан сонгомол даагны уралдаан болон Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Эрдэнэт Кап уралдааныг бид та бүхэндээ маргааш өдрийн 16 цаг 50 минутаас бэлтгэн үзүүлнэ. Шагналыг Эрдэнэ төлөв уяачдын холбооны тэргүүлэг шгшүүн аймгийн алдар туяач Батсайхны тэгшээр гартуулж байгаа айргийн тавтуулсан шагналыг Болбоотрын даагны шагналыг аймгийн алдар туяач Бацуулгын Баттаатар гартуулсан баяр хүргэж байна. За ингээд нашаараа зогсооч гэж. Задраа. Таны дараа. Хонгол даагны Рэнгэрхэд бахамллас архан аймгийн Эрдэнэ төлөг морин спорт уяачдын албанаас Жилуулган зохион байгуулагдж ирдэг ирээдүйн хурд 2025 хаврын бүсийн уралдааны хурдан даагны баян одоодон дэрсэн хурдан хэр даагны алдар цодын асрын өмнө тагсаж айрыг сүгээр ажилтан магнагийн бэлдэж алдар цодын дуудъя эдгээр хурдан шандас турдан даагны уралдааны баян одоодон хурдсан хэр даагны Унсан хүүхдэн томдож уйсан эдэн зал хуурсны энэ хурган баяр зингэд наадам турсан одон түмнийхэн баярын магна эрэгчдийн төрөө магна инжидийн баян хотод хурдан хэрдэг энэ минүзээ Өнөөдрийн хурдан даагны баян хотоодонд хурдсан даагны шагналыг гардуулан өгч байна. Яг ихний наадууд баяа одоод ирсэн. Тэгээд 2 3 10 дараалт үүсэндээ. Яаж бүрийн өөрөө онготой цог модод дуулсан. Саянхүү бидний бэлтгэсэн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш өдрийн 16 цаг 50 минутаас иргэн уулзъя.